таны гэрчлэмээр байна. Бурхны хүүхдүүд бурхныгаа гэрчлэж байгаа юм юу хаана тий. Түүний миний амьдрал хийж байгаа зүйлсүүд бидний амьдралд алхаж байгаа алхаануудыг гэрчлэх гэж бид нар ер нь итгэж болсон түүний хүүхэд болсон гэж би бол итгэдэг. Миний итгэдэг бурхан бол өөрийгөө надаар дамжуулж алдаршуулж байгаа гэж би итгэдэг. Манай гэр бүл дээр түүний оршихуй байгаа гэж би итгэдэг. Түүний нэгүсэл байгаа гэж би итгэдэг. Түүний мотор байгаа гэж итгэдэг. Манай аав ээж ах дүү нар хамаадан садан натаа амралтай бүхэл зүйл. Тэгээд саяхан байгалийн манай их нэрийг байгалаа гэдэг байхгүй. Тэгээд байхгүй. Тэр 12 онд 11 онд танилцсан 13 онд төрөн байсан. Одоо 2 хүүхэдтэй. Тэгээд байгалийн Сакраментэд амьдарч байхад нь цуглаанд явдаг гэсэн Солонгос бат дээр ирсэн байхгүй. Тэгээд бид тэр 2 хоног үйлчилсэн. Ингээд дагуулж явж юм үзүүлээд дэлгүүр мөлөөр оруулаад тэгжсэн тэр пастор явжсэн. Манай ингээл юу ингээд ахгүй юу? Ингээл гутамжаар ингээд явахдаа шал ингээд ахгүй юу? Ингээл яагаад ингээд байгаа юм болоо гэсэн чинь. Яа, хэвээр нэр хэлсэн. Чи одоо муухай гэж хэлэх гээд байгаа юм болоо гэдэг. Ямар гоё болцсон юм бэ Монгол чинь. Ямар ч хоггүй болцсон биз дээ. Ингээ би нэр ингээ харсан шин нэр хот ч хоггүй болцсон биз дээ. 10 жилийн өмнө ирэхэд хогтой байсан юм байна л да. Ер нь сэтгэл нь үлдсэн. Миний бол бодлоор штэ. Хог могтол байсан баг. Айгу шороо мороотой ингээд энэ зам аам нэг юм сонирн байсан баг. Тэгсэн 10 жилийн дараа ирснэ. Монгол ч хоггүй болцсон биз дээ. Энэ зам аам ямар гоё болцсон юм бэ? Би тэрийг харж байгаагүй. Бид тэр юу хардггүй байна. Яг дэрэгд нь юу болоод байгаа. Монгол улс Улаанбаатар хотод нэг л болохгүй бүх юм байгаа юм шиг байсан чинь тэр хүний нүдээр харсан. Нэрээ миний монголч хоггүй болцсон шүү дээ. Түүнээс байглаа хүртэл ингээд өчтөр хүртэл хэлчихсэн. Нэрээ би тэр юуны хэлснээс хойш ингээд хотоор явсан чинь манай хот ч хоггүй болцсон биш дээ. Үнэхээр гоё болцсон биш дээ. Тэгээ бид нар ер нь нэг юмны гоё талын чинь бурхан хийж байгаа талыг харах хэрэгтэй байна л да. Тэрнээс хотын дарга болохгүй байна. Одоо энэ боржруудыг солиод байна. Одоо бараг л Улаанбаатараа сүрлээ, дүгжирлээ. Яг ийм асуудал байгаа л да. Гэтэ бид нар яг бурхны хийж байгаа ажлыг хараад түүнийг нь барьж аваад талархаж чинь бурхан байна. Тэгээ бид нар цаашаа бас цончин болдог болсон байгаа. Тэгэхээр орж явахад ингээд яг бурхан ерөнхийдөө Монгол улсыг хайрыг бүр илүүгээр өгч байгаа байхгүй юу? Тэр ингээд модсыг хараад замыг хараад явж байхдаа ёо бурхан таанд бүх хэрэг мэт л байгаа шүү дээ. Та Монгол улсын эзэн шүү дээ. Юу балаараад одоо баг эрдэнэлж дуурал мурал баг химэн засаг дарга марга тэр улсын хурлын гишүүн зүгээр цаашаа таны эрх мэдэл байгаа шүү дээ. Юу яриад олон юм яриад яваад байгаа юм бэ? Бид нар ингээд сэтгэлийг өөрчлөх хэрэгтэй байна л. Тэгвэл тэр болохоор зүгээр хайрын дотор зүгээр л нэг бодол нэг хүн шийтгэхэд тэр бодол бид нар гизэлж байгаа байхгүй юу? Миний Монгол дээр бурхан ажиллаж байгаа юм байна. Миний Монгол өрөөгдсөн юм байна. Түүний эрх мэдэл байгаа юм байна. Тэр 1000 удирдагч нар гарч ирнэ үү байна уу? Тэрний дээрх эрх мэдэл нь бурхан байхгүй юу? Бурхан Монгол улсыг өөрөөр харсан байгаа. Тэр хараа нь юу гайхалтай. Та нараа төсөөлөөр Монгол руу одоо олон мянган итгэгч нар ирэх бах. Яг л энд бурхан ажиллаж байна гэдгийг харах бах. Ийм жижиг хүнсэн, тэр ийм цөөхөн хүнсэн, ийм том газар нутагтай бурхан яаж ажиллаж байгааг харна гэж би итгэж байгаа. Тэрний нэг хэсэг нь хотын сум бас байна гэж би итгэж байгаа. Яг л миний итгэдэг бурхан бол юм. Яг өнөөдөр би миний гол тунхаг юу гэвэл миний итгэдэг бурхан энийг хийдин гэдгийг би тунхламаар авахгүй юу гэвэл тэрнээс би өөрөө ч юм уу эсвэл нэг сайн авьяастайтай ч юм уу эсвэл мундаг залбирдагтай ч юм уу эсвэл ингээд гоё магтдагтай ч юм уу биш шүү. Энэ бол биш. Зүгээр л миний бурхан хийж байгаа учраас би тэрийг хараад баярлж байгаа байхгүй юу. Энэ чинь бол зүгээр талархлын үг юм байлаа ёо. Би бүр гайхалтайгаар бурхан та яста Монгол улс дээр нэр Улаанбаатар хот төр гайхалтайгаар ажиллаж байгаа юм байна. Та бүр сүнслэг ертөнцид ёо. Бидний нүдэнд зарим хүмүүс хийгдэхгүй гэж магадгүй. Гэхдээ сүнслэг ертөнцид харсан байгаа. Юу л хийгдэж байгаа юм тунхилж байгаа чуулганууд яаж өөрчлөгдөх юм? Ер нь итгэлийн амьдрал яаж өөрчлөгдөх юм? Бурхан хэрхэн хүмүүсээ удирдах халах юм? Энэ зүйлсүүд бүр шал өөрлөж байгаа байхгүй юу? Бидний өмнө нь алхаж исэн тэр алхаа тэр зүйлсүүд яг гоё ийсэн баг. Гэхдээ одоо бурхан бол үгүй шүү, шинэ алхаа өгсөн шүү. Та урдны итгэж биш шүү, урдны чин зэрэг биш шүү. 2004 онд би анх итгэж болсон юм. Тэрнээс өмнө би 2091 онд би нэгдүгээр ангид байхдаа сайн мэдээ сонсч ирсэн. Ингээд нэгдүгээр ангидтай шүү дээ. Та нар бод би анхны итгэвч.
91 онд ч дээ. 91 онд би анх сайн мэдээ сонсчихсон. Тэгээд тэр миний зүрхнээс салдгүй. Яг бурхан хийсэн яг гол зүйл миний бодол оюун болоод хизээс салдгүй. Зүгээр л тэр ингээ баан гэд бодогдоостой залбирахад ч тэр унтахад ч тэр босоход ч тэр бурхан чамаа ингэж дуудсан, бурхан чамтай ингэж хамт байсан. Бурхан бол ийм. Миний бурхан бол ийм гэл тийштэй л гэж онцтой. Би санал нийлж байна. Бурхан та алдар шиг. Би биш та алдар шиг. Намайг хүмүүс харуул баг гайхах. Гэхдээ бурханыг харуул арай өөр шүү гэл. 2004 онд би анх итгэж болоод тухайд би Имануэль гэж чуулганд Чиндэр пастрын чуулганд анх итгэж явж ирж ирсэн. Түүнээс хойш яасан байг үл хүүхдийн цуглаанд үйлчлэлээ. Залуучдын магтаалд үйлчлэлээ. Яг зүгээр нь тухайн юу штэ зүгээр үйлчлдэг тийм хобби. Юу бол нэг нь ирээл нам харж ирсэн. Чи ер нь хүүхдтэй аягүй сайн байна. Хүүхдийн цуглааны юу лээ багш бол гээл тэгэхээр за тэгэл болц юу ч болоод байгаа юм бэ. Тэгэл хүүхдүүдэд үйлчлэл ингээл гэжсэн. Танаа ээж чи хөгжим чимшгээр магтаал руу ор гээл. Тэг би ч хөгжим дарж чадвал өөрөө сураал тэгэл магтаал. Гэтэ бурхан тэр болгонд намайг сургаж илээсэн бах юу гээл өөрийнхөө таниулаад багаар. Гэтэ надаа нэг хүч байгаагүй. Үйлчлэл төр хүч байгаагүй. Зүгээр л би нэгэн сайн итгэж гэдэг нэртэй тийм хүн л явж байсан байхгүй юу гэл. Яг юунд итгэж байгааг гол мэдээгүй. Ямар бурханд яг миний итгээд байгаа бурхан яг ямар бурхан юм. Гэтэл нэг юм өгсөн болохоор тэгэл дагаал яваадсан, алхаал яваадсан бурхан байдаг гэдэгт итгээд тэгсэр нь үйлчлээд тэр үйлчлэл нь гэтэл миний тэр нэг л хүч байхгүй сул байна л гэж би ер нь байнга мэдэрдэг байсан. Тэгээ 2006 илүү 7 онд маш сулаа нэг юм ариун сүсний хичээлгээд хажуурт хийжсэн. 6-7 оны л. Яг тэр хичээл явах юм бол 14 хоногийн өмнөөс л бурхан чи бол миний хүү би чамтай хамт байгаа. Би чамаа сонгосон, би чамаа үрчилж авсан гэсэн. Тэр нь болохоор Ром 8:14-аас 17. Учир нь бурхны сүнсээр өдөртүүлж байгаа бүхэн бурхны хүүгүүд юм аа. Та нар дахин айдас түргэх боолчлын сүнсийг хүлээн аваагүй. Харин өршлийн сүнсийг авсан билээ. Түгээр бид аав эцэг минь гэж дууддаг. Бидний бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Гахалтай. Сүнс өөрөө бидний сүнстэй хамт юу гэл чи бол миний хүүхдийг гэрчилж штэ. Тэгээ тэр сургалтын эхний өдрөөс эхэллээ. Тэгэл ерөөсөө би ухаандаа нүрт болж болцсон байхгүй юу гэл. Хүмүүс зарим асуудаг бурхан байд юм уу үгүй байдیں۔ Бурхан бол сүнсээр өршөгч. Яг намайг залбирахад миний залбирлыг сонсдог. Надтай нүүр тулан уулздаг. Яг нүүр тулан уулзсан уулзалт гэдэг бол юу гайхалтай. Тэгэл би уйлсан. Тэгэл би бурхан минь та бол аав юм байна. Та үнэхээр аав юм байна. Та намайг дуудсан юм байна. Юугэл би чинь өөрөө эцэггүйсэн. Юугэл багаас аав гэж дуудаагүй. Тэгтээ тухайд миний амнаас бүр аав гэдэг үг бүр өстой гайхалтайгаар яасан баггүй. Тэгэл би дахиж би ингээл аавгүй маавгүй гэл олон юм яриад яваагүй. Яг л 2006-7 онд бурхантай уулзалт бол ингэдэг байхгүй юу гэл бүгд чиний шархыг идгэн, бүгд чиний гомдлыг арилгана. Тэгээ бурхан хин гэдгийг чамд харуулна. Юу гэл гайхалтай бурхан гэдгээ. Тэгээд эцэг минь гэдгийг харуулна. Би чамтай хамт байсан, би чамаа үргэлж дагуулж байсан, би чиний дэргэд хамт байсан гэдгийг ичлэн харуулдаг байхгүй юу. Тэрнээс бид нар зүгээр л нэг бурханд итгэдэг биш байхгүй юу. Гайхалтай бурхан. Тэгэл оройн ариусны бэлэг авах хичээл боллоо. Бэлэг аваарай гэл. Тэгэхээр юу бэлэг өгөх гэдэг юм. За би ч нөө амар бурхантай болцсон. Тэгэл би залбирахтаа миний залбирал хизээч та надад хайр өгөөч, та надад тийм эдгэх бэлэг өгөөч, та намайг ингэж гэж миний залбирал нэг ч байгаагүй. Миний залбирал ганц л юм байсан. Энэ амьдралаа таны гарт өргөё л гэсэн бохоггүй. Тэгээ би төсөөл уулан дээр ингээ гарч зогсоод хадан дээр гарч зогсож нэг хөлөө тавиад доош нунгаад нөгөө хөлөө яг буулах мөчөд миний дээр нэг юм цохол авах шиг болсон. Физикал гал боч юм шиг. Тэгээ би гайхаад би ч гайхаж явахдаа миний хажууд хүмүүс л гайхсан баг. Тэгээд нэг сэрсэн чи би ингээд хоёр гараа дээш өргөцсөн, сүгдцэн, уйлцсан, харилаар залбирчихсан байхгүй. Тэгвэл би тэр үед бэлэг гуйсан бол магадгүй байсан мэдгүй. Би зүгээр нэг зүйл гуйсан. Энэ амьдралаа би таны гарт өргөё. Тэгэхэд одоо миний ард дүүч үлдээгүй. Тэгээд
тэр төсөөлөхдөө яг тэр хатан дээр гიშгэж гараад хоёр хөлөө тавих тэр мөчөд л миний дээрээс зүгээр нэг юм цохол авсан. Тэгээ ариун сүнс зогсон. Тэгээ хилүүд өгсөн. Тэгээ түүнээс хойш зориг орсон. Залууж итгэж байж, галтайж байж. Тэгэл юу яасангүй л хаасаг оч залбирдаг. Уулан дээрч гараал. Зургт үзэж байгаач залбираал. Шүнж босоол. Байнгаар хэлэр. Юунаас ч надад айц байгаагүй байхгүй яа тэгвэл бурхан ялцсан, бурхан миний дотор байна гэд. Тэгж явж байгаа сүүл рүү яасангүй л үгэн дээр байгаагүй. Библийн үгэн дээр биш зүгээр л ариун сүнс гэдээ явжсэн байхгүй тухай би. Зүгээр л түүний ажил гэл өрсөн гэл залбираал гэл ерөөс библийг уншихгүй. Тэгэл яваад тэг сүүл рүүгээ гинт надаа юу мэдрэгцсэнгүй л. За би галзуурах чинь гэдэг мэдэрдэрсэн байхгүй. Ингээл галзуур юм дэрүүд нэг байгалагаас өөр нөхөн сайн байсан юм аа. Тэр чинь нэлээд дээр штэ байглаа. 2006 он шүү. Тэр үед нэг охин сайн байсан тэр мөр бодогдоол. Галзуур юм шиг бодогдоол. Тэгэл байж бодогдоол. Автобусны буудлаар зогсож ирсэн. Яа наадын галзууртай юм багтаа гэж бодоол байжсэн аа. За харж унтъя гэл надаа ямар нэгэн болохоор би яадаг бол шууд харж унтъя гэж боддог байхгүй юу. Нэг сэтгэл санаа тавгүй ч юм уу тийм үед би зүгээр харж унтъя гэл. Харж унч өглөө болсон чи манай хуучин цуглааны нэг итгэж чинь цогн хагарцаа яг манай уртлын байрны. Тэгээ намаа дуудаад чи дөрөв шилтэр биш тухайн үеч ингээд юм тогтоодог вакуум байгаагүй маа. Дээр нь штэ. Тэгээд хатаасаар тогтоож гисэн чинь за чин зөргөө юу болж ийн гээл гисэн чинь. Харин би одоо галзуурах гэдэг юм шиг байна гэх. Чи Библи уншд юм уу гэсэн чи үгүй гэсэн. Бурхны үгэн дээр итгэдэг хүн галзуурна гэсэн үг байд юм уу? Тэгэхээр би дугаар мэдгүй юм чинь дугааллаа тэгэн гэсэн чи. Бурхан өөрийгөө сонгосон хүмүүсийг яаж хамгаалдаг чи мэдгүй гинэ. Дугааллаа гэсэн чи. Чи ерөнхийлөгч хамгаалагчийг харж ирсэн үү? Зүгээр нэг ерөнхийлөгч хамгаалагчийг Лексус эдийн юу дагаад түүний дагаад хамгаалагч нар гүүгээ тийшээ хүн ойртох нь битгий хэл. Тэгэхээр долгионч барыг ойртуулахгүй юм шиг бүх юм хаагаал тэгдэж штэ. Хүнийг тэгж хангамлж байгаа юм чинь бурхан өөрөөгөө хүнийг яаж хамгаалах вэ? Түүний хамгаалалт ямар байх вэ? Гэл хэлсэн чинь би яасан бол амартай ороод ирсэн байхгүй. Түүнээс хойш би яасан бол ариун сүнсний ажлыг нь хоош тавья. Ер нь болий. Зүгээр итгэл явъя. Болий ингээл энд очиж залбираал гэсэн чинь тиймийгээл болий чинь бурхан минь нэрээ юу яа. Галзуурах юм шиг байна. Тэгтээ та намайг хамгаалдаг. Тэгэл түүнээс хойш алхаж эхэлсэн. Тэгэл гэрэлсэн, хөвгтэй болсон. Тэгэл 2011 онд бид тээр танилцаад 2012 онд бид тээр би хотын сүмд ирсэн. Тэгээ хотын сүмд ирэхэд тэг магтаал дээр залбирч байхад бурхан юу гэсэн бол би энд байна гэж хэлсэн байхгүй. Би энэ сүмд байна, би энд байна гэдэг. Тэр үг үзэж мартахдаггүй. Надад нэг хэдэн өгүүлбэр тэзэж мартагддаггүй юм бол би энд байна гэж хэлсэн. 13 онд бид тээр хормоо хийсэн манай пастор утж ирж тосолж яасан залбир ингээл хүүхд мөхтэй болоод тэгтэл миний дотор нэг юм байгаагүй. Хүч дахиад байхгүй. Яг ихний ах итгэж болж үйлчилжсэн шиг яг тэр үйлчил хэсэгэн магадгүй ариун сүнс юу ороод буцаал яг ингэ цааш халах хэрэг хүч байхгүй нэг тийм намайг тэгж надтай хамт байх. Тэгэл сая 2025 оны соор сургалтын дээр явах юм яг 14 оны өмнө бас хэдэн оны өмнөх шийдвэрүүд бодогдвоо. Санаг бол бурхны өмнө алхах нь бүх амьдралаа өргөн тэ бурхантай уулзсан тэр яагаад бид тэр шийдвэрийг гаргасан юм бол тэ тэр зүйл одоо надад байгаа юм уу би тэрэн дээр алхаж байгаа юм уу гэл асуулт байсан. Тэгээд яг бас би сургалтанд явах юм юуг байсан боломж байсан юм надад нэг ажил гараа тэгээд би нэг л за энэ удаа бас өнжиж тийм үү гэсэн бодол байсан гэсэн байглаа над дээр манай ихнэр над дээрсэн. Чи заавал явуу шүү. Энэ удаа чи өнгөрсөн жил яваагүй ажил гэдэг. Энэ жил бас юу ажил яриад байгаа. Чи магтаал бүжлэн заавал явуу шүү гэхээр. Тэгвш нь бас үгэнд орно шүү дээ. Бас зарим талгуулгаар. Заал гэсэн. За явъя л гэсэн. Тэгэл тэгсэн чи за одоо явахаар боллоо шүү гэл. Тэгэл тэр сургалтын эхний өдрөөс ахуулаад ер нь энэ бурхан яг тэр 2006-7 онд уулзчихсан тэр сүнс ажиллаж эхэлсэн байхгүй.
хүчтэйгээр ингээд миний дотор тэл магтаал төрж гарсан ер нь номлол сонсч ирсэн залбирал төрж байсан. Тэгээ хоёр дахь урд нэг тэр залбирлын үеэр яг тэр уулзсан 2006 онд уулзсан тэр бурхан эцэг яг миний өмнө ирсэн байхгүй. Тэгэхэд би юу гэсэнгүү л за би 2006 онд залуу хөлт байжээ. 21 2-т. Юугаач мэдэхгүй байж. Надад зааж хэлүүлэх яг бүр тийм энэ чи ийм шүү гээл хүн байгаагүй байж. Гэхдээ би тантай л алах гэж хичээж исэн. Гэхдээ одоо би айлын нөхөр боллоо. Тэгэл одоо бурханд гэр бүлээ танилцуулж байгаа байхгүй. Манай их нэрийн байгалмаа гэдгийг бурхан мэдэхгүй ч шиг тэгэл нэг үл зүгээр бурхантай уулзах хүн зүгээр дотн юм аа л юу гэл зүгээр яг дотор байгаа зүйлээ шилт юм байна. Тэрнээс би өстө нэрэ тэгмээр байна. Би надаа машин бариагууч. Би одоо тийм агуу үлс юмээр байна. Биш зүгээр л яг нандин зүйлээ бурханд өгд юм байна. Юу гэл би танд ингээ юу болсон? Гэр бүлтэй болсон. Тэгээд байгаламаа гэдэг их нэртэй болсон. Эвэлт гэдэг хүүтэй болсон. Айлгууд охинтой болсон. Тэгээд би 2006 онд ариун сүнсний яг тэр хөрөлтийг би үл хойш нь тавьсан байхгүй. Яг тэр гайхалтай тэр хөрөлт тэр тэрвэрлэл эцгийн тэр хүслийг би зүгээр тоогоо айцсан. Тэгээд сайн надтай уулзахад би зүгээр гэр бүлээ танилцуулаад би нэг олон юм яриаггүй. Зүгээр л гэр бүлээ танилцуулаад араас нь за одоо би таныг орохгүй. Одоо би ариун сүнс орох. Одоо би таны өмнө гаргасан шийдвэртээ бат зогсно. Харин та надтай хамт байгаарай. Тэгэл тэр нэг богино уулзалт болсон байхгүй. Тэгэл тэр богино уулзалтын дараа миний амьдралд юу гэл өөрчлөлт орж ирсэн. Бурхан үрсэн. Ариун сүнс гэж байдаг. Бурхан эцэг гэж байдаг. Биднийг дууддаг, уулздаг. Тэр уулзалтын дараа юу болдог вэ? Тэр хүний амьдралд өөр зүйлс болдог, хуучны зүйл байдгүй, шин зүйл болдог. Тэр дотор гомдол байхгүй 2006 оноос хойш явсан би одоо ингээ явчлаа хэвээ ийм хэцүү зам тууллаа ингээ зөндөө алдлаа таныг стан нэрийг ингэж гутаалаа энэ юусо бүр 1 2 3 өгүүлбэрээр арилцсан байхгүй надад тийм гомдол төрөөгүй тийм зүйл чирээгүй зүгээр л би танд итгэж чинь гэхдээ би таны хүүхэд би танд итгэдэг энэ өнөөдөр эзэж олдохгүй та намайг л холд явууч хэвээ нэрэ гэхгүй л бол ямарс миний шийдвэр бол тэгээ би их нэртэй өртөлсөн. Бурхныг сонгохгүй чамаа сонгохгүй би бурхныг сонгоно. Гэвь биднээс бас заримдаа юм юу шийдвэрүүд гардаг. Зөрөгтэй тунхгийн тэгээд намайг үхэл холдуулна гэхээс өөр хинч холдуулж чадахгүй гэдэг тийм шийдвэр миний зүрхэнд орж ирсэн байхгүй. Тэгэл түүнээс хойш Библийг нээсэн бурхан ярьж эхэлсэн. Урд нь би Библийг эзэж тэгж уншиж байгаагүй. Яг л ариун сүнсний өдрөмжөөр одоо энэ номыг нээ. Одоо энэ ингэж унш. Энэ дэр ийм байгааз. За тэгвэл одоо дараагийн ном руу гэдэг юусо ариун сүнс хөтлөнө гэдэг чинь өөрөө гайхалтай зүйл байхгүй. Тэрнээс би өөрөө хүчлээд урд нь би зөндөөл гэдэг байсан суугаал. За нэг Библи уншиж үг авчих юмсан гэл. Тэр биш юм байна. Зүгээр бид нар өөрсдөө нээгээд зориулаад бидний залбирал одоо бурхан тунгалуулж байгаа нэг зүйл нь одоо итгэл гэдэг чинь өөр болсон шүү. Бурханд итгэл чинь шал өөр болсон шүү. Урд нь чи магадгүй итгэдэг гэж яваад өөрийнхөө махан биеийн хүслээр өөрийнхөө оюун бодлын тэр хүчээр өөрийнхөө авьяасаар мэдлэгээр явж исэн тэр бол одоо тэр хүч үйлчлэгээ байсан шүү. Яагаад гэвэл бурхны итгэл гэдэг чинь ямар бурханд итгэж байгаа мэддэг. Юунд итгэснээ мэддэг. Чамтай хамт байгаа мó байхгүй байгаа мó. Ариун сүнс байд юм уу байдгүй юм уу? Яг энэ дээр бүр эцсийн цэг тавиад амааш нь тунгалуулсан тэр итгэлүүд
алхаж байгаа тэр чинь итгэлийн амьдрал юм байна. Өнөөдөр таны мөнгөтэй байна уу, өвчтөй байна уу, тэр бол өстой нэрэ нөө юу ч биш шүү. Зүгээр л Бурханд итгэн гэдэг чинь шал өөр зүйл. Бурханы итгэл гэдэг чинь гал халуун тэр зүйл. Тэгээд тэр сургуулийн дээр би ихнэрээ яасан. Ихнэртэй хайртай мартал гэж хэлсэн шүү. Мэдгүй зарим зүйл дээр одоо мартчих. Тэгээд юу гэвэл Бурхан бас бидэрт тийм туслагчдыг хажууд нь босгож ирдэг. Чи ганцаараа биш гэдгийг харуулахын тулд гайхалтай тэр эхнэрүүдийг, хүүхдүүдийг, аав ээж нарыг өчигдөр хүртэл би залбирч байгаа адам аав ээж өөрөө Тэнгэрлж адил ямар л гоё хүмүүс вэ гэж харсан байхгүй. Ямар гоё юм бэ? Яг битэрт ингээ үйлчлэл би ч урд нь стандар адам баба гэж ярьдаг л байсан. Тэгэл яг Бурхан миний нүдийг өөрчлөхөөр тэр хүмүүсийг харахаараа бүр ингээд шал өөрөө байхгүй юм ингээл Монголоо харахаараа хүртэл Бурхан өөрчлөхөөр миний залбирал, миний магтаал, миний алхаж байгаа алхаа гэдэг чинь шал өөр болно. Энэ бол хүнийх биш, энэ Бурханых байхгүй. Бурхан хөтлж байгаа, Бурхан зааж байгаа, Бурхан бидэнд хэлж байгаа. Тэр юу гэвэл нэг л юм байдаг нь хайр байдаг байхгүй. Тэрс би Монголын төлөө хүчлээл Бурхан минь гээг зүгээр л та ямар Монголд хайртай юм бэ? Тэгээд нэг 2 3 өгүүлбэр залбирал. Тэгээ Бурхан Монгол төр ажиллаж хийж байгаа байхгүй. Тэр тунгаар та Монголд хайртай байна гэдэг нэг 2 үг хэлэхэд л тэгэл залбирал болж байгаа байхгүй. Тэрнээс бид амар олон үг яриад ингээл тэгээд тэр сургалтаас бас нэг үлдсэн ганц өгүүлбэр одоо энэ 25 оны сургалтаас Филипп Пастор хэлсэн шүү дээ. Самуэлийг амьд байж хахад филистичүүд Израиль руу нэгж товчилж чадаагүй тэдний ажил амжилтгүй болсон гэдэг тэр өгүүлбэр намайг бүр эзлээд авсан өгүүлбэр бүх биеэр ороод тийш дээ нэр. Бурханд үнэхээр итгэдэг түүний төлөө алхаж байгаа тийм хүмүүс байх юм бол ёрын нэгэн хаана юу ажиллах вэ ёо? Юу ч ажиллаж чадахгүй шүү дээ. Түүний хүч байхгүй. Бид нар тэрнтэй байлдаад ах хэрэг байхгүй. Зүгээр эцгээд унглаал явж байна. Миний хажууд ямар нэг юм хангинж гин үү, ойрлж харалж гин үү хамаагүй. Тэр зүйл рүү бид нар сатаарч чадахгүй. Зөвхөн Бурханы ажил хийж байгаа учраас 9 жилийн дуу хоолой зүгээр намайг яаж чадахгүй яа тэгвэл тэр чинь зүгээр л өнгөрсөн зүйлүүд байхгүй юу? Шал хэрэггүй зүйлүүд. Бурхан болохоор шал өөр юм яриад байдаг. Тэгсэн чинь тэр зүйл рүү анхаарлаа тийшээ байлдаал гэж уучлаа шүү. Үгүй шүү. Сүнслэг ертөнцид юмс болж байгаа. Эхлээд сүнслэг ертөнцид юмс эзлэгдсэний дараа тэр чинь махан бие рүү ч урсаж орж ирнэ гэдгийг миний сүнсэнд, миний биед бүр тод хэлсэн байхгүй. Ариун сүнс байна. Бидний туслагч Бурханы хэлж байна. Эцэгтэй бидрийг уулзуулж байна. Ариун сүнс байдаг. Одоо ч хүртэл ажилласаар байгаа. Бидний дотор байсаар байгаа. Биднийг ятгахсаар байгаа. Бурхан ингэж ажиллаж байна. Чи тунхаг л. Бурхан ийм байна. Чи итэг. Бурхан бол гайхалтай. Хичээнгүй эзэн. Тэр чамаа үргэлж харж байна. Юунд гомдоод байгаа юм чи? Заримдаа загна. Юунд гомдоод байгаа юм нэрэд шүү дээ. Юунд ач гомдоо. Шал өөр зүйл дээр бидний харааг өөр зүйл рүү авах гэсэн одоо олон зүйлүүд байгаа. Тэгээ би нэг одоо бодчихсон чи гэлгүй зүгээр хүмүүс тэгж бодсон юм уу яд юм болоо гэж би бодчихсон. Таны үе шиг өөр биш. Таны үед амьдарч ирсэн шиг шал өөр шүү. Одоо үе. Таны үед чинь интернет байгаагүй, зурагт байгаагүй, утас байгаагүй. Тэ хүмүүсийн итгэл шал өөр байсан шүү. Одоо бол өөр шүү. Одоо 2025 нийгэм өөрчлөгдсөн шүү гэж хүмүүс бүр ярьж магадгүй. Тэгээ тухайн үед ажиллаж байгаа сүнс одоо өрлөө байхгүй. Тэр ариун сүнс Есүсийн дотор байдаг, тэр ажиллаж исэн эцгийн сүнс, тэр Бурханы сүнс, ариун сүнс бидний дотор урилга өгч шин. Мэ Бурханаа, Бурхантай уулз. Ариун сүнс Бурханы үгийг хэлж чинь дамжуулж чинь. Би чамд хүрэхийг хүсэж чинь. Би чамд хамт байна. Юу хийгээд яваад байгаа юм бэ чи? Юу ажил яриад байгаа юм бэ? Юу мөнгө төрөх хөдөлтөх вэ? Бурхан чамд өөр юм хэлээд байна шүү дээ. Ийм саналтай байдаг чи одоо энийг авдаггүй юм уу?
Тэр ариун сүнс аягүй дотн гоё ирдэг юу гэл ингээд юм бидний захираал тэгчээ ангичээ гэл тэгдүү зүгээр л тэгмээр юм гэл зөөлөн шилдэг. Тэнгүүд бидний бол тэр үгэнд дуулууртай байна уу дуулуурахгүй байх нь харин таны сонголт. Итгэх нү итгэхгүй нү таны сонголт. Бурхан ажиллаа хийсээр л байгаа хаасаагүй ажилласаар байгаа миний эцэг ажилласаар л байгаа. Тэгээд тэр үеэс хойш миний залбирлын тунхагууд өөр болчихсон байхгүй. Гэр бүлээ харахтаа хүртэл хүүхдүүд дээр тунгах. Йоо гайхалтай бурхан тэр бүх мэдлийг эрхтлээ эзэн би яд үгснэ гэд ингээд гэр бүлдээ санаа зовоод байгаа. Юундаа их нэрлүүлгээ санаа зовоод байгаа. Яагаад хоёр хүүхдтэй санаа зовоод байгаа. Яагаад аав ээжтэй санаа зовоод байгаа. Юун санхумаа юун санаа зовоод байгаа. Чи өндөр зүгээр л бурхантайгаа итгээд түүний хийлгэснийг хийгээд тэгэл алхалт аврагшаа. Аянда тэр зүйлүүд чинь чиний хажууд яаж өөрчлөгдөж байгааг чи өөрөө харах болно. Яг л сүнслэг ирсэн тэрийг эзэлж авсан бол тунхулж байгаа бол махан биеийн тэр зүйлсүүд чиний нүдэнд харагдана. Тэгэхээр тэгжэл бурхан байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхгүй тэгэл бид нар мянга залбираал байдаг бидний хажууд юу ч болтгоо. Бид нар мянга хилээл байдаг юу ч болтгоо. Хоосон залбирал яваад байгаа юм уу? Эсвэл бурхан байхгүй юм уу? Үгүй шүү дээ. Бурхан ажилласаар л байгаа. Харин бидний нүдийг тэр Илиягийн зарцыг нээдэг шиг тэр уулсыг хар. Бурханы дайчдыг хар. Яаж ажиллаж байна? Бити наад доошоо ингээ хараалыг тэр дайсныхаа эдэн цэргүүдийг хараал байл та. Уулсыг харал та, уус толготыг харал та. Бурхан яаж ажиллаж байгааг хар. Бурханы ажлыг тунхагл, түүний хүслийг тунхагл, түүний хүслийг ирэл хийлээ. Түүнтэй хамт алхдаг хүмүүс энэ дэлхий дээр гарч ирэхэд юу болдгийг хар. Хотын чуулганы итгэгч нар бурханыгаа өмнө зогсоод би таныг дааж байна. Би тантай хамт алхмаар байна. Та өнөөдөр намайг өөрчлөөч. Би таны л зөвхөн хараа. Таны л зөвхөн үг намайг эзэмдэг. Өөр юу ч бити эзэмдэг. Өөр юу ч бити намайг дагуул. Тэнгүүд танаа бидний махан бие ярина. Үгүй чинь тэр чи эзэн юм байсан. Чи ийм л байсан мэт. Тэ? Чи урд нь ийм л байсан шүү дээ. Тэр шиг л байл та. Тэш тий гарц. Тэгдэг тэнгүүд Есүс ч тэгжсэн яасан гэсэн чинь чи чинь танаа дүүнер чинь гадаа ирсэн байна. Юу гэдэг юм дүүнер дээр аав ээж нартай очиж уулзаач гэсэн чинь хэн миний ах их дүүнер гэж хэлдэж штэ. Ерөөсөө л тийм зүйл бидний дотор руу шивнэ. Чи эзэн юм байсан. Чи урд нь юм байсан. Чи ийм штэ. Чи ийм хүн штэ. Чи юу тунгалаад байгаа гэдэг хоолой чамаа залбирахад чиний хажууд хэсэгэн зуур орж ирнэ. Тэгэхэд чи юу жилгвэл миний эзэн тас ингэж хэлж. Гэхдээ би дуу хоолойнд итгэдэг хүн биш. Би бурханд итгэдэг хүн. Би эцэгтэй итгэдэг хүн. Бурхан намайг хамгаалдаг, надтай хамт байдаг. Миний бүх замыг засдаг. Тэр бол намайг хөдөлдөг. Библиэлд байдаг бурхан одоо ч хүртэл ажилласаар байгаа шүү дээ. Библиэлд хийжсэн үйлсүүд одоо ч хүртэл хийж л байгаа шүү дээ. Чи итгэж гин үү? Чин зөргөө гэж би асууж байгаа байхгүй. Тэмээ итгэж гин. Гэ одоо ч хүртэл хэлчихье. Бурхан танд итгэж гин. Юу вэ? Энэ бол хоосоо үг биш. Өчтөр би нэг ном уншиж ирсэн. Германы Библийн сургуулийн талаар. Тэгээ Библийн сургуульд явдаг хүмүүс яадаг хэзээж бурханд итгэдэг хүмүүс биш. Пастор болох гэж байна. Яац Германд пастор нь хамгийн өндөр цалинтай учраас тэр чинь ямар ном байлаа? Гойш. Хамтарч шүү. Тэгээд сонгосон дагалдагч гэдэг ном байсан. Тэрэн дээр юу гэвэл Библийн сургууль зүгээр өндөр цалин авахын тулд хүмүүс нь орж байгаа хөөх. Хамгийн сурлагаараа өндөр. Тэгээд тэндээс хөөгдөх юм бол эмч хуульч болдог гинэ. Юу гэсэн чи. Тэгээд тэр сургуулаа төгсөөд явсан. Гэхдээ тэрний очиж үйлчилсэн газар нь болохоор уйман өвчтэй хүмүүс байсан. Тэгээ уйман өвчтэй хүмүүсийн гарыг барихтай энэ бурхны гар гээд өөрөө ярьж байгаа. Тухайн сургууль сурж байхад нь бурхан юу бүр теологийн мундаг багш. Чи бурхан байдаг гэдэгт итгэдэг юм уу гэж тэрнээс асуусан гинэ. Түл чи одоо
харуулах яаж чи бурхантай уулзсан юм? Яаж бурхан ч юм байсан юм? Тэ? Бурхан яаж хүрдэ хүнд? Хүмүүс тэр дуу болсон гинэ. Тэгээ сүүлдэн дээр өөрөө ярьж байгаа байхгүй. Тэр уйман өвчтөе хүний гарыг барихад би бурханы гарыг барьж байгаа юм шиг бодогдсон. Юу л яг тэр л зүйл бурханы гар байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр гайхалтай бидний өмнө алхдаг хүмүүс байсарч байгаа. Тэгэл энэ цагаас ахвал яг зүйл одоо байглаач мэдчих. Би YouTube-ээс одоо 90 яг 1900 оны яг тэтгэлийн бааtruуд гэдэг генералууд гэдэг зүйлсүүдээр ингээд төвлөрж эхэллээ хөлбөл. Би зэж тийм нээдгүй байсан бол YouTube-ээр нэнгүүд л яг тэр хүмүүсийн амьдрал гарч ирээд байгаа байхгүй. Яаж алхаж ийсэн, яаж үйлчлж ийсэн, яаж ариун сүнсэн дээр алхаж ийсэн, тэ? Яаж бизнесмен тухайн 1900 оны заяа одоогийн мөнгөөр хэдэн зуун сая төгрөг олдог байсан бизнесмен хүн бизнесээ хаяад Африк руу явж байгаа байхгүй. Тэгээд Африк руу хэлээр орох мөнгөгүй. Тэгэхэд бурханыг захиагаар мөнгө өгч байгаа. Бурхан чамтай хамт байна гэхэд тийм итгэлийн тийм бүр гайхалтай хүмүүс итгэлээ амьдрал тэрэнд бол махан биеийн бодол оюун бодлын тэр өөртөө түшиглэх мүшиглэх бүх юм хайж байгаа байхгүй. Элия хүртэл гэдэг чинь Элишаг дуудахад Элиша тухайд 12 хүүхэдтэй байсан. Бүгдийг нэтлээд хүмүүст өгөөд тэгээ өргөлөө өргөөд одоо би таныг даая гэдэг. Бурхан яг л ийм юм биш тийм үү? Ийм энгийн гэрнээ таныг шийдвэрээ гарга. Гэхдээ чи махан бие болон оюун санаач хүсэлт чи бол би нийцэхгүй шүү. Твим юмтай байл би ажиллахгүй шүү. Урд нь бол байсан байх. Одоо байж исэн ч байх. Одоо бол үгүй. Одоо би бол энэ төвлөрөхгүй шүү. Одоо сүүлээд магтаал өдөрт бурханы царай ингэж чуулган руу хараад байгаа байхгүй. Нүд ширтээд. Ганцхан нэм гарагт бурхан ажилтгүй шүү. Тэндээс гараа явах чинь машина барьж явах чинь хоолоо идчих явах чинь ойл сууж явах чинь чам бүр юу ч хийж унтж байсан ч бурханы хараа чам руу чиглэлсээр л байгаа. Чи яг яаж алхаад байна? Чи юу хийгээд байна? Юуг алхаад байгаа? Нэг хэдэн төгрөг олчихъя. Өөр хүүхдүүд нь үлсэх гээд байна. Нэг барьтаа олчихъя. Тань машинтай олчих тэгж байгаа л чуул таамаа хэрэг. Одоо бусдын төрч. Окей. Бурхан үг штэ. Бурхан 40 жил Израилийн ард түмний маанаагаар хангаал явсан штэ. Бурханы өрөөл байсан штэ. Тэрийг үсээд байгаа мó та эсвэл үнэхээр яг бурхантайгаа уулзаад түүний яг тэр хүсэл, түүний яг тэр чин үнэнч хайр чам руу чиглэсэн тэр зүйлийг авахыг хүсэж байгаа юм уу? Сонголт өгч штэ. Бадуу зарим хүмүүсийн дотор тэр сонголтод ороод ирсэн л баг. Зарим аль эзэний шидэд алхацлаа баг. Тийм болохоор хотын чуулган бурханы оршихуй байдаг газар муу нэгний ажил хизээч явагдахгүй. Дуу хоолойч байхгүй. Яг тэгвэл бурханы хүмүүс энд байгаа байхгүй. Тэд тэр бурхнаа тээж байгаа. Эцэгтэй хайртай хүмүүс. Бурхан руу хандаад дуу хоолой өргөдөг. Тийм хүмүүс байхгүй. Тааж би ч идэм амтлаа. Бараг болцсон. За зоочлаарай. Амар урт. Яг надад ярих юм амар их байна. Би бурхан танилцуулмарлаа шүү дээ. Миний дотор хийсэн зүйлийг би хичээл гаргаж ирмээр байна шүү дээ. Яагаад гэвэл бид нар гаргаж ир зарлах хүмүүс байхгүй юу? Тэрс өөр хинч бурханы нэрийг эцгээ энэ газар дэлхий дээр сүнслэг ертөнцийн дээр тунхаглахгүй. Таал тунхаглана. Таал үр хөвгтэй энэ сүнслэг ертөнцид энэ дэлхий дээр энэ нийгэмдэр энэ Монгол улсаар яаж явахыг таал тунхаглана. Тэрнээс би алуунагийн хөвгтийн төлөө гүйчихэд өдөр болгон залбирч чадахгүй. Тэр би сүнслэг ертөнцид би сайн мэдэхгүй байхгүй юу? Тэр хүний яг яаж яах юм, тэр охины яг надад яаж бэлэг болж ирсэн юм. Тэгэхээр хүн бүрт өгсөн тэр зүйл байна. Гайхалтай зүйлсээ аав, эзэл. Тэгээд зогс. Зүгээр хайрын дунд хийгдэг зүйл. Бити шаналаад бай. Бити гутраад бай. Бурхан ажиллаад байна. Бурхан ажиллаа хийсээр байна. Бидний өмнө итгэлийн эцгүүд байна. Хамгаалдаг. Би бүр тэрийг бүр
Актер мэдэрсэн юу гэл итгэлийн эцгүүдийн хамгаалалт гэдэг зүйл сүнслэг ертөнцийн хэрхэн ирэх мэдлэлтэйгээр биднийг зогсоод залбирахад байдгийн. Тэр бол гайхалтай. Тэр итгэлийн эцгүүдийн хүнлээрээ залбираараа тэдний төлөө бурхан талархаарай. Бурхан бол гайхалтайгаар ажиллаж байгаа. Одоо хүртэл ажиллацаар л байгаа. Түүнд бүгдээрээ бүхэл зүйлээ өргөе. Бүгдээрээ магтцгаая, босцгоё. Бидний бурхан гайхалтайгаар ажилласаар байна. Халелуя. Багтаалынхандаа маш их баярлалаа. Биднийг сүнсний өр бусын урсгал руу үргэлж дагуулж ордог. Бид нар чинь бас янз бүрийн төвшөнд байгаа учраас тэр болгон Магдалины хүчирхэг урсгал руу сүлж палхи орж чаддаггүй шүү дээ. Чинзо номлогч та номлоо аваарай. Хайрт хүүг хараач. Хайрт хүүг хараач. Атин сүмд гайхалтай номлогч төрж байгаа гэж би итгэдэг. Бид тэр Шинэ Зеланд явхаар үгийг дамжуулж өгөөч гэж өөрсдийнхөө охид хүүгүүдээс хүссэн байгаа. Эгийн маань тэгээ Чинзо маань. Тэгээ бид хоёр явхаа болсон. Гэхдээ тэд нар номлох хിവэрээ. Би сонсмоор байна. Би залуу дуу хоолойнуудыг би хөшөрсөн учраас биш л те. Би ч одоо хүртэл өөрийгөө 60 таа гэдээ өөртөө итгүүлэхээ бүр ядаад байгаа шүү дээ. Ерөөс итгэж өгөхгүй байгаа шүү дээ. Миний дотор хүн чи ямар ч зөрүүдээ те. Үгүй би 20 таа л гээд байгаа ерөөс. Тэгэхээр Эгийн маань, Чинзо маань гарч ирээд үгийг ярина. Би бас дараагийн бүтэн сайдар Тамираг бас бидэнтэй үг хуваалцаач гэж хүсэж байна. Тэгээд бас 2 жил Шинэ Зеландд байжгаад дунд нь нэг ч ирээгүй, боломж олдоогүй байсан. Одоо ирээд аав ээж хоёроо байшинг барьж хүртлээ одоо үнэхээр үйлчилж байгаа. Тэгэхээр би бол энийг бас л нэг бурхны гайхалтай ажил юм аа л гэж харж байгаа. Тэгэхээр энэ залуу дуу хоолойнууд эзэн дотор үнэхээр хүчтэй алхаж байгаа. Би Эгийг үнэхээр маш их хүндэлдэг. Бид хоёр Библийн сургуульд ангид хамтдаа сурсан одноо. Бид нар одоо бараг хамтдаа алхаа 20 жил болж шүү, 20 гаруй жил. Гайхалтай тийм ш үзүүлгийн нүд байдаг Эгээд. Маш хурц нүд байдаг. Тэгэхээр энэ хүмүүс гарч ирж номлох ёстой. Тэгээ би маш баяртай байгаа. Бид хоёр явж гэнэ үү, явахгүй байна уу? Хизээж би виз гараагүй гэхэд ингэж тайван байж үзээгүй. Яагаад гэвэл би бурханд итгэж байна. Тэр гайхалтай моментуудыг, гайхалтай учрлуудыг бидэнд бэлдсэн байгаа. Тэгээ миний 2 жоохоо охин эмээгийнхээ өвгийнхээ сэтгэлийг өвтөхгүй тэр хариуг аюу болгоноор нуусан байлээ. Тэгээ яагаад ч бид нар. Яагаад гэвэл бид нар түүгээр дүүрч амьдрахыг хүсдэг юм аа. Би тэр ажил нь явагдаж байгаа бол өөр бас нэг тийм зайхтар чухал биш гэж би харж байна. Хүүхдүүд маань том болж байна. Би үнэхээр баяртай байна. Та нар минь том болж байна. Та нар маань гайхалтай хамтрагчд болохоор гарч ирж байна. Би үнэхээр баяртай байгаа. Өчрөөд өөх гэж байгаа учраас ерөөсөө биш. Би бүр өхнө гэдэгтэй ч итгэдэг. Би Христийг эрхийг л хүлээж. Гэтэ тэр хүртэл бидэнд хийх ажил байгаа учраас бид нар зүгээр гөлийгөд хүлээгээ сууж болохгүй. Ром номон дээр Паул хэлэхдээ хүлээлт нь өөрөө ажиллагаа юм а гэж хэлдэг. Тэр бид нар зөв хүлээж чадах юм бол ажиллагаа амжилттай явагдана. Тэгэхээр цөмөрөө хүлээлт гэдэг тэр гайхалтай ажиллагаан дотор үргэлжлүүлээд алхацгаая. Тэгэхээр одоо пастород явахаа болцсон юм чинь гэж бити бодоорой. Юу нь явж ч вэ, явахгүй ч вэ, юм явагддгаараа л явагдана. Тэгэхээр Эгийн энд гарч номлоно, Чинзо энд гарч ярина, маш их баяртай байна. Амаар нь үг дүүрэн байгаа гэж байна. Тэгээ үнэхээр хүүхдүүд маань үргэлжлүүлэн энэ сүм дотор бурхны дуу хоолойг ярьж, өв залгамжтай амжилттай залгаж, ажлаа амжилттай аваад явна гэдэгт би бат итгэлтэй байна. Баг итвэрийн ажил бол одоо ийм л учраас ажилдаа хайртай байдаг гэх юм уу та. За энэ бол яг уянгийн халил маягийн юм байла. Цөмөрөө Еврей ном руу орно одоо. Би бодож байна бас.
Ер нь еврей ном гэдэг бол үнэхээр суух ёстой ном юм байна гэж би бодлоо. Таны авралыг бээгүү тайлбарлаж өгсөн маа. Ямар ч тэнэг хүн би аврагдсан. Гэхдээ энийг яг юу болохыг ойлгоогүй байгаа гэж хэлхийн аргагүй болтол тайлбарсан байгаа. Гэхдээ бид нар тэр болгон хүлээж авсан гэж би бодохгүй байна. Энэ бидний ухаан санааны багтаамж тэнэг муухагтай маань холбоотой биш. Энэ түрүүн Чинза ярьж байна л да. 2007 он, өнөөдөр 2025 он. Тэгэхээр энд чинь 18 орчим жил байна шүү дээ. Тэгэхээр бурхан хүнийг дэвчээртэй хүлээдэг шалтгаан тэр биднийг сүнсний насаар явж байгаа гэдгийг мэддэг. Тийм учраас бид нар түүний үгийг хүүхэд шиг хүлээж авдагч бид нар яаж алхахаа мэдэхгүй. Яагаад гэвэл нас минь бүрэн гүйцэхгүй байгаа учраас. Сүнс доторх нас маань. Тийм учраас бурхан биднийг тэртээ 20 жилийн өмнө ярьжсэн үг өнөөдөр намайг эзэлж авсан байхын тулд янз бүрийн амьдралын нөхцөл байдлуудаар ганц үе амьдралаар гэрэл амьдралаар дагуулж явдаг. Тэгээ яг хүн том болоод за одоо энэ үг бол яг одоо хүнээ эзэлх юм а гэдэг тэр цаг ирэхэд бурхан одоо ажиллаж эхлэх. Тэр бурханд хүлээх. Гэхдээ бурхан бас зүгээр хүлээхгүй шүү дээ. Хүнээ одоо тэр үгэн дээрээ аваачих хүртэл дагуулж явна гэдэг бол бурханд бол энэ үнэхээр гайхалтай үйл явц биднэрт ч гэсэндээ энэ гайхалтай үйл явц болох ёстой. Харин бид нар зөрүүлээд, гүжүүлээд үгүй би одоо чадахгүй, би тэгмээргүй байна, би ингэмээргүй байна, үгүй та өөрхөн дууд, би ингэмээргүй. Ингүүл харин огт өөр зүйл яригдана гэсэн. Тийм учраас бид нар бүгд сүнсний насанд хүрэхэд олон жилийн өмнө яригдсан зүйлсүүд одоо тэр үгсүүд дээр бид нар өөрсдөө очиж байгаа байхгүй да. Тэр үгс чинь яригдсан тэнд хүлээж штэ намайг. Тэгэхээр би явж гин он жилүүд өнгөрөөл явж нэг цагт надад тэгж ярьжсэн да одоо тэр үг нь хайчсан бол тэр хайчаачгүй. Тэр намайг яг тэнд хүлээгээд ээж байгаа байхгүй. Тэгээ би яг тэр үгэн дээр очихдоо та нэрээ тэгж ярьсан яг үнэн байсан биш үү. Тэгэхээр одоо бидний итгэл ямар үе рүү шилжих ёстой болж байна гэхээр дандаа өгөөч надад хэрэгтэй байна. Одоо намайг үгээрээ өрөөгөөч. Одоо үгээрээ өрөөнө гэдэг нь яг юу гэсэн ч үгүй бас ойлгомжгүй шүү дээ. Надад ямар нэгэн үг өгөөч, над руу яриач, намайг ингэж намайг өрөвдөөч, намайг хараач гэдэг үе биш. Бид нар тэгтэй ч итгэлээр хандж байсан. Харин одоо намайг аваач. Би одоо алин болгоно надад өгөөч. Одоо намайг аваач. Одоо надад таны үг намайг гүйцэж, таны үг намайг эзлээч. Одоо та намайг дүүргээч. Одоо нөгөө дандаа дээрээс доошоо биш. Харин одоо бид нэр эргүүлээд түнд өөрийгөө өгч чадах. Тийм ажиллагаа бидний дотор хангалттай явагдсан гэж боддог. Бид нарт еврей намын талаар ярих юм маш их байгаа. Би бүр ингэж бодсон. Ерөөсөө еврей намаар хэдүүлээ 7 хоногт нэг удаа Библи судал хийдэм билүү. Тэгвэл арай илүү ингэж одоо гүн ухаж харах болов. Энэ намыг тийм ээ бас ингэ бодож байгаагүй бодлуудыг бидэнд өгөх болов. Бид нар бодож байгаагүй бодлуудыг хүлээж авна гэдэг чинь дараагийн бодлуудад бидний оюун санаа илүү задарна. Тэрний дараагийн бодлуудад илүү чөлөөтэй болно. Тэрний дараагийн бодлуудад улам нээлттэй болно. Бид нар Христийн оюун ухааныг баг багаар суулгана. Нэг ухаантай хүн тэгж ütсэн билээ. Та зүгээр л Библийг уншиж хахад таны бодол санаа, таны зүрх сэтгэл, тэр үедээ таны ёс суртахуун мэс чанар хүртэл энэ үгийн нөлөөнд автаж байдаг юм аа. Би бүр даруй тэмдэглэж авсан. Бид нар энэ Библи унш гэдэг бол өөлөг домог болсон зүйл ерөөсөө биш. Энд нэг нууц байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энд хөнгөн хандаж болохгүй. Цөмөр еврей ном руу орцгоё. Яагаад гэвэл бид нар Мосег зөндөө ярьсан. Одоо бид нар Мосег нас барахта ямар эвгүй дуу эзнээс хүлээж аваад, туулж аваад, израилчуудад зааж өгөөд тэгээд эзний үгийн дагуу оч гэсэн газарт нь очиод үх гэснийхэн дагуу өгснийг бид нар харсан. Нэг тийм гонигтай ч юм шиг тийм ээ. Гэхдээ еврей ном бидэнд Мосег юу гэж хэлдэг вэ гэхээр тэр бурхнаас өөрт нь хариуцуулж өгсөн гэр буюу Израилийн хөвгүүдэд итгэмжтэйгээр үйлчилсэн юм аа. Харин Есүс Христос хүүн гэдэг утгаараа түүний гэрт үйлчилсэн.
Тэгэхээр бид нар Есүс Христийг ухтан хийсэн Мосегийн ажлыг харсан гэсэн үг. Есүс Христийг харан хийсэн Мосегийн ажлыг харсан гэсэн үг. Мосегийн хийсэн ажил бол ирж яваа Христийн тусгал байсан. Хуулбар байсан, сүүдэрн байсан. Яг бодит нь бол байгаагүй. Харин тэр ч байтугай Мосед хүртэл Христ хэрэгтэй байсан. Христийн өргөл нь өөрөө Мосег аврах ёстой байсан. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр Еврей ном бол яа харахгүй бидний амин сүнс. Тэгэхээр бид нар Еврей номын урд дахь тайлбарыг нь унших юм бол бялхан ам Библиэлд ч байж байгаа ах уу. Энэ ном бол та нар тэр урд дахь номуудыг нь уншвал бас их сонирхолтой байдаг шүү дээ. Удирдахлуудыг нь хэдэн онд бичигдсэн тэр үед яг ямар нийгэм оршиж байсан те ямар үйл явдлууд өрнөж байсан эдийн засаг одоо эсвэл одоо гадаад дотоод бодлогын хувьд ямар байсан юм уу бидтэй тэр номыг ойлгоход их тусдсан болдё. Тэгэхээр Еврей ном бол хамгийн сонирхолтой нь Мосегийн хуулиас эргээд Христийн амийн хуулинд өөрсдөө өгсөн еврейчүүдэд бичсэн захидал байна. Юудэчүүдэд. Тэгээ тэрнээс үүдээд надад нэг сонирхолтой бодол төрсөн юу гэхээр энэ Библи бид нар бол харь үндэстэн байсан л да ер нь бол биднэрт Израилийн үндэстэнтэй холбоотой юу ч байхгүй. Одоо харь үндэстэн бид нар тийм ээ гэдэг утгаараа бид нар Паулч хэлдэг. Харь үндэстнүүдэд та нар гэрээний гадна байсан. Өв залгамж та нарт падличгүй байсан. Та нар хийч байсан. Та нар найдваргүй байсан. Та нар гарцаагүй цөхрөл дотор амьдарч байсан. Харин Бурхан та нарыг Израильчуудыг хардуулах гээд аварсан юм аа. Тэгээ бид нар одоо түүний хамтрагч болсон. Бид нар бүр хүүхдэн болсон. Бид нар бүр одоо мэдгүй бид нар бүр харь үндэстэн ч гэж өөрсдөө боддгоо. Тэгтээ нэг сонирхолтой юм нь энэ бүх илчлэлтүүд бүгд харь үндэстэн хүнд биш еврейчүүдэд өгсөн. Тэр евдээчүүд цааш нь дамжуулсан. Тэр евдээчүүд нь цааш нь дамжуулсан. Тэгэхээр Христийн сайн мэдээг евдээчүүд Израилийн ард түмэн яг үндэс угсаа нэгтэй хүнээсээ хүлээж авсан. Энэ ч бас маш их асуудлыг бас их төвөгтэй болгоно. Энэ чинь үндэстэн бүхлээрээ үүсэн цагаасаа эхлээд Авраамийн үр удам гэж өөрсдөө тооцдог тэр хүмүүс Мосегийн хуулиас бүр мөсөн татгалзаад яг л Мосегийн хууль чинь дуусчаад байгаа байхгүй хугацаанд өнгөрсөн хоолыг ч бид нар иддэггүй шүү дээ тийм биз дээ хугацаанд дууссан хуулиар тэд нар амьдрахаа болио гэд Христ Есүсийг аврагчаа болгож хүлээж авсан тэдний хувьд бол үнэхээр дасаагүй амьдрал эхэлсэн. Та бүгд цуснд нь байсан гэсэн үг, ДНК-д нь байсан гэсэн үг. Тэр өргөл, тахил, майхан сүм одоо тий малын цус одоо тэгээд тахилч нар тэргүүн тахилж бүр цуснд нь байсан байхгүй юу? Тэгээд тэрийг одоо Христийн цус бүгдийг арчих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээд тийм л хүмүүст хандаж энэ загтлыг бичсэн. Яа тэгэл тэд нар одоо итгэлээсээ урах одоо буцаад хуучин Мосегийн хууль руу эргэх одоо тийм маш их магадлал байгаа гэсэн учраас. Тийм л учраас Еврей ном бүхэл бүтэн нэг бүлгийг бүр итгэл гэдэг итгэлийн бааtruуд дээр бүр тийм итгэлийн генералууд дээр бүр итгэлийн эмэгтэйчүүд дээр бүр анхаарлыг нь одоо татаж ирээд ярьж байгаа ш. Итгэсэн хിവэрэ байгаарай. Тас зуурсан хിവэрэ байгаарай. Та нар юу ч болж исэн бүр зуураарай. Та нар бүр бити тавьчаарай. Бити урсаад явчаарай. Бүр үнэхээр бүр чармаан ятгаж байгаа тэр одоо ятгалга. Тэр чинь бүр хүний ятгалга гэхээсээ илүүгээр тэр хүнтэйгээ хамт одоо ятгаж байгаа ариун сүнсний ятгалга мөн баггүй. Тийм учраас Еврей ном үнэхээр баялагаасаа гадна юу би энэ номыг уншихдаа зүгээр үнэхээр бидний аврал бол бүр баталгаатайгаар хийгдсэн юм байна. Батлан даагч нь Христ өөрөө юм байна. Бүр ариун сүнсийг бидний зүрхэнд бүр барьцаа болгоод хийцэн гэж байгаа шүү дээ. Хаашаач гарахын аргагүйгээр биднийг хийцэн учраас хэрэг та нар өнөөдөр иргэх юм бол
Мосегийн хуулийг зөрчсөн хүнд үхэх ял байдаг бол харин тэр их авралыг авчаад эргэх юм бол тийм хүнд яг юу байна гэж та бодож байна гэж зохиолч нь хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр Есүс Христийг харна. Тэр өөрөө бидэнд харагдаасан. Тэр өөрөө бидний хүн нэг бүрийн зүрхэнд өөрийнхөө дүр төрхийг бүр ингэж сийлж одоо ингэж үлдээгээсэ. Бид нар хаашаач очсон селфи иддэг. Одоо селфи хийх зуршилгүй би хүртэл тэнд очиод нэг сайхан зураг авахулъя да гэж очдөг. Тэгээ марчдаг байхгүй юу. Тэгээ бид нарт бол яа гэвэл одоо боломж байгаа. Тэг хүн болгон гар утастай. Бид нар хаач очсон би энд байсан юм а гэдгийг одоо мартахгүй тулд одоо энд байсан гэдэг тэр одоо үйл явдлыг ч юм уу те одоо бодтойгоор авч үлдэхэд бид нар зураг авдаг штэ. Харин бурхан бидэнтэй алхаж байхдаа бидний зүрхэнд өдөр тутам надтай алхаж байгаа тэр зургуудыг бүр буулгаж явах хэрэгтэй. Тэр тэгдэг гэж би итгэдэг. Тэгээ бид нар юу хийж авдгийг сайн мэдэхгүй байна. Еврей ном 2 дугаар бүлгээс эхэлье. Тэгээ би бодож байна. Үгүй ерөөсөө нэрийн би зөвмөр 7 хоногт нэг удаа Еврей номын өмнө суувал яат юм бэ? Энэ ямар гайхалтай юм бэ? Үгүй бүр ядаж байсан чинь би ингээд өөр ном уншсан ч гэл еврей яригдаал өөр нэг номлол уншсан ч та еврей номыг уншаа. Хүүе ч одоо бүр ерөөсөө ямар хэцүү юм бэ? Ерөөсөө энэ бүр еврей чинь бүр ерөөсөө эзлээд байгаа юм байна. Тэр миний анхаарлыг маш их татсан. Би бодохдоо бурхан хүнийхээ анхаарлыг татахдаа үнэхээр мастер гэж боддог. Бид нар нэг хүүхдүүдийн анхаарлыг яаж хийж байгаа татдаг шүү дээ. Хүмүүс ярьдаг л да. Би хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж чадахгүй байна гэдэг. Хүүхд та чадна. Та зүгээр л хичээхгүй байна. Хийн ч хичээгээд тэр нэг бяцхан хүний анхаарлыг төвлөрүүлж чадна уу? Зүгээр бид нар хичээхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бурхан манийхаа анхаарлыг татаж чадахгүй гэж чадна шүү дээ. Хоёр. За би маш их эмх зэгцтэй ярихыг хичээж байгаа. Одоо хэр зэрэг болохыг би сайн мэдэхгүй байна. Заримдаа ч би одоо номлоод байгаа мó, багшлаад байгаа мó бүр учраа олох байдаг шүү дээ. Еврей номын 2 дугаар бүлгийн 9-р ишлэл. Энэ бол одоо би бодохдоо эзнээс надад өгсөн одоо өөрөө ярьж өгж байгаа зүйлүүдийг нь би танд илүү тодруулж ярина гэж бодож байгаа. Өөрөө. Тэгэхээр үг та биштэй ингэж бодоо. Энд гарч ирээд номлоход одоо нэг л том асуудал идэг. Одоо тэндээс ийшээ гарч ирэхэд одоо тэр сандал энэ эндэр хоёрын хооронд нэг юм болох хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр нөгөө тэр үг чинь өөрөө эхлээд намайг эвдэх хэрэгтэй болдог. Би тэрнтэйгээ нүүр тулах хэрэгтэй болдог. Тэрний дараа энд гараад ярихад бол тэр үгийн намайг өөрчилсөн хүч чадал нь танил уцуг очно гэсэн үг. Тийм учраас ер нь Библи уншина гэдэг бол одоо өдөр өнгөрөх тусмал өөр гүн утга учир агуулгыг одоо илэрхийлж харуулад байгаа юм. За 2 юу гэж эхэлдэг вэ гэхээр урсаад явчихгүй зүйл тулд сонсон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой шүү гэж ятгаж байгаа юм. За 9-ыг харъя цумраа. Харин Бурхны нэгүслэр Есүс Христийн үхлийг ярьж байна. Бурхны нэгүслэр Христ үхэхэд Бурхны нэгүсэл бялхан бэжэж тэр үхсэн юм. Өөрийнхөө хүчээр үхээгүй. Өнөөдөр бид нар ер нь өөрийн хүч гэж ер нь юу байдаг талаар бас нэг хөндөж ярина гэж би бодож байгаа. Надад маш их тус болсон. Харин Бурхны нэгүслэр хүн нэг бүрийн төлөө үхлийг амсахын тулд бүр одоо үхлийг амсан ч гэж байх те хүн үххийг л хэлнэ шүү дээ. Хүн үхлийг ямар муухай амттай юм бэ тэгээд дахиж амьдрах боломж хүн үхнэ гэсэн үг байхгүй юу? Эргэж буцалтгүйгээр өөр оршихуур орно гэсэн үхнэ гэсэн. Энэ ертөнцийн ямар ч хамааралгүй болно гэсэн. Энэ би дотор ямар ч амьдрах боломжгүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эндээс би энд ингэж хэлж байгаа. Тэгж үхэхийн тулд одоо хүн нэг бүрийн төлөө үхэхийн тулд Тэнгэр элч нараас арай дорд болгогдсон. Өөрөөр хэлбэл хүний биеийг өмссөн гэсэн үг. Хүн гэдэг ангилалд орсон.
дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир гэдэг нь үхсний дараа гэсэн үг. Цог жавхлангийн хийгээд хүндэтгэлийн титмийг өмсөөд тэнгэр элч нараас хамаагүй хол дээгүүр болсон тэр Христийг бид нар хардъя маа гэж. Тэгэхээр зохиолч маань хараага хин дээр байлгах вэ гэдгийг энд бүр зурж өгч байна. Бүр одоо тэ нөгөө одоо цагдаагийн байгууллага тийм хүмүүс байдаг шүү дээ. Та тэр гинт хэрэгтнийг одоо нэг дүрслээ хэлээдэх би таны дүрслэний дагуу зургийг гинт хэрэгтний зургийг бүтээдэг шүү дээ. Тэнд яг Христийн дүр төрхийг биднэрт ингэж үлдээж байгаа байхгүй юу? Гайхалтай. Зөвхөн ер нь еврей номоор ер нь явсан дээр юм шиг байна шүү манайхаа. Их чухал бодлууд энд орж ирнэ танд. Надад ч гэсэн. Тэгэхээр энд би Есүс Христ бол Мосегоос давуу юм а гэдгийг ярих гэж зогсож байгаа. Мосегийн үхэл ертөнцийн л одоо хүмүүсийн тэр хэдийгээр юр бусын амьдэрсэн ч бүр тэр өтгөө юр бусын үхсэн ч Бурхны үгээр амьдраад Бурхны үгээр үхсэн ч үхэл Мосег тойрог байхгүй юу? 120 наслсан Мосе. За тэгээд одоо хязгаар болж шүү дээ хүнийтэй хязгаар нь болоод Мосе нас барсан. Мосе нас барахаа өмнө одоо бас л хийх ёстой бүх юма хийгээд үгс. Харин Христийн үхэл бол өөр байсан. Бид нар англи библийг унших юм бол хүн нэг бүрийн оронд хүн нэг бүрийн өмнөөс үхлийг бүрэн амссан, туулсан, үхсэн тэр Христийг харж байна. Та нар тэр Христийг хараач. Нөхцөл байдал чинь хүнд байгаа. Та нар Христ итгэлийн улмаас аимшигтайгаар хавчигдаж байгаа. Одоо 1-р зууны итгэгч нар штэ. Хавчигдж байгаа. Тэд нар зөвхөн ромчуудад хавчигдаа зогсоогүй. Тэд нар израилчууд нь израилчуудыг хавчиж ирсэн. Есүс Христийг ерөөсөө ром хүн алаагүй. Понти Пилатад хэлдэг штэ Есүс. Таны мэдлэх бишээ. Бүү санаа зов. Есүс Христийг өөрийнх нь ахын дүүс авсан штэ. Тэгэхээр хүн нэг бүрийн өмнөөс одоо та миний өмнөөс одоо энэ сууж байгаа эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс энэ Монголд байгаа бүх итгэдэг хүн нэг бүр энэнд хамаарагдана. Итгэдэггүй хүнч хамаарна. Итгэдэг хүний нэг бүрийн өмнөөс гээгүй. Есүс Христ бол түүний үхэл нь энэ ертөнцид хүн гэж бүтээгдсэн тэр ангилалд багтдаг эрэгтэй эмэгтэй шашин шүтлэг үл хамааран насхүүс үл хамааран хаан амьдрдгаас үл хамааран тэр хүн нэг бүрийн оронд нь тэр үхлийг амссан. Энэ үнэхээр гайхалтай биш ээ. Энэ одоо бүр амар гита. Хараа одоо жишээлбэл би өвдлөө гэж бодъё. Одоо хүн өвчин дуслаа. Одоо за хавдар туслаа гэж бодъё. Би жишээ авч штэ. Тэгээ би тэр замаа туулаа явж хахад хинч миний өмнөөс тэрийг туулахгүй. Би л туулна. Бүх өвдөлтийг, бүх нойргүй шөнүүдийг, бүх яолон, бүх уур уцаар одоо мэдгүй өвдөлтөө хүн яаж одоо яадаг вилээ. Одоо тэр их шаналл, тэр их асуулт, тэр их буруутгал. Тийм ээ? Дээрээс нь бурхантай бас ирэлдэнэ. Яагаад ингэж би яасан юу яатсан гэж ингэж та намайг тэрнээс л болсон байна, энэс болсон байна. Энэ бүхнийг би бусдад мянга яриад хүн ойлгохгүй. Бусдад хүн мянга хичээгээд минийхийг ойлгохгүй. Харин Есүс Христ ойлгоно гэж та боддоо. Та ойлгоно гэж боддоо. Мосегоос илүү биш үү? Мосегийн үйлчлэл ямар байсныг Есүс мэднэ. Тэр өөр онуудад, өөр мянгануудад, өөр зуунуудад амьдарч байгаа намаагүй шүү дээ. Та хоёр бурхангүйгээр үхэн гэдэг нь ямар амар өвдөлттэй, ямар найдваргүй, ямар утгагүй, заа юу, ямар харанхуй. Одоо ямар одоо амар гэдгийг Христ хүн нэг бүрийн өмнөөс одоо амссан гэдэг бол энэ бол
Тийм л учраас энд Бурхны нэгүслэр гэж орж ирж байгаа байхгүй. Есүс Христэд би таач ойлгохгүй дээ гэж хэлэх эрх байхгүй. Тэр бүрэн ойлгоно. Яг тэр миний төлөө одоо сувдаад тэр Бурхангүйгээр амьдрал яг яаж үхлийг даван туулах вэ? Бид нар үхлийг даван туулахгүй ш бид нар зүгээр үхэн шүү дээ. Тэр үхэж байх үеийн тэр одоо бүх шаналл тэр өвдөлт одоо хүнийг бүр л өөр л болох байхад би сайн мэдэхгүй байна. Бид нар бүгд л одоо үхээг учраас. Гэхдээ Еврей номон дээр тэгж хэлсэн байхгүй. Хүн нэг бүрийн оронд тэр зогсож чадсан юм аа. Яаж гэдгийг бид нар мэдэхгүй, бид нар ойлгохгүй тэрийг үнэхээр. Бурхны нэгүслэр хийгдсэн. Тийм учраас Христийг бид нар зохистой өргөл гэж нэрлэдэг байгаа байхгүй. Өөр хин тэгсэн, өөр хин тэгэх нэг тийм боломжтой хин нэгэн байна уу? Байхгүй шүү дээ. Бид нар хүүхэд төрүүлэхдээ хамгийн түрүүнд эмэгтэй хүү хэнийг боддог? За хэлчих. Ижигээ боддог. Би анхныхаа хүүхдийг төрүүлчихэд би бүр хээжээ. Та яаж 6 удаа штэ. Би зүгээр нэгийг төрүүлэл зүгээр шууд бууж өгч штэ. 6 удаа штэ. Тэгэхээр Христийн үхэл бол зүгээр л аймаар үхэл байсан төдийгөр ойлгож болохгүй маа бид нар. Зүгээр л их өвдөлт байсан төдийгөр ойлгоод өнгөрч болохгүй юм. Тэр үхэл хэрвээ би тэнд оронд нь байсан бол чи ингэх байлаа гэдгийг тэр туулсан бол би эргээд тэр авралт хариулах ёстой. Ойлгож байна уу та? Тэгвэл Христийн үхэлд хамааралгүй нэг ч хүн байхгүй. Нэг ч хүн байхгүй. Хинч Бурхны өмнө очичоод би мусульман шинтэй байсан. Би атеист байсан гэж ярих боломжгүй. Яг л тэгж ярьж байгаа хүний өмнөөс хүртэл яаж үхэж болохыг тэр өөр амссан. Бүр туулсан тэр бүр үхсэн. Ийм ч зоригтойгоор тэр хүний бие дотор орохыг дуртаяа сонгосон байхгүй. Энэ Мосегоос илүү дээр биш гэж юу? Мосед хүртэл энэ хэрэгтэй байсан. Тийм л учраас бид нар түүнийг Бурхны хураг таавал зохистой таны төлөөс таны өргөл бол тасархай юм а гэж бид нар дуулдаг. Гэхдээ биднэрт энэ жинхэнэ мэдлэг илчилт болоод ороод ирвэл бид нар бүр хоолойныхаа судсыг тасартлаа орилно. Таныг ойлгохгүй хүн байж болно. Харин таныг ойлгохгүй Бурхан бол байдгүй манайхаа. Есүс Христ хэлсэн. Аава та юунд намайг орхив гэж. Бурхан хүнээс салахад юу болдгийг Христ тэнд зүгээр амссан. Хизээч тэр салж байгаагүй эцгээсээ. Тийм учраас Христ энэ зохиолч хэлж шít тэр Христийг хараач. Мэдээж бидний амьдралд янз бүрийн зүйл өрнөж байгаа. Маш их сэтгэл хөдлөмөр, эсвэл маш их гомдмоор зүйлүүд маш их өрнөж байгаа. Тэгтэл бид нар хэнийг харсан хിവэрэ байх ёстой гэдгийг ерөөсөө мартаж болохгүй юм байна. Бид нар энийг мартаад бид нар тэр болоод байгаа үйл явдал руу эсвэл одоо намайг зоогоод байгаа тэр одоо өөр лүгээ ч юм уу намайг зоогоод байгаа хүнлүү ч юм уу бид нар хараад эхлэх юм бол бид нар Христийг хараанаас алдаж эхэлдэг. Тэгээд бид нар юуг хардаг вэ гэхээр зөвхөн өөрийгөө харж эхэлдэг. Бидний аминч байдал маань амилж эхэлдэг. Хувиа хичээсэн байдал маань илүү амьтай болж эхэлдэг. Тэгэхээр бид нар юу тааш тохиолдно, юу ч болно, бид нар алдна, эсвэл бид нар алдахгүй байсан ч хамаагүй. Хүмүүс биднийг буруутгана. Саяхан хүн намайг буруутгахад би шин унтаж чадаагүй маш их уйлсан. Би ямар ч буруу юм хийгээгүй. Би тэрийг мэдчихсэн. Гэхдээ би Бурханаас зөвшөөрөл авсан. Би жоохон тэнэгтчихэдхүү та зөвшөөрөөч. Би жоохон уйлчихдхүү. Би жоохон өөрийгөө өмөрч таны өмнө. Тэгээ уйлсан, толгоо өвдсөн, нүд хорсон, нойр хулжсан, мэдгүй магадгүй даралт маралт гэсэн бах уу. Та намайг уучлаарай би зүгээр жоохон дураараа байчихдээ жоох хитгэн цаг. Тэр биднийг мэднэ. Тэр биднийг мод биш, чулуу биш гэдгийг мэднэ. Төмөр биш гэдгийг мэднэ.
Тийм учраас дайсан яг намайг над руу ярихдаа хэнийг ашиглах уу, ямар үг ашиглах уу гэдэг аягуулсаа мэддэг. Ингэчүү сувда маш их эмзэглэдэм а гэдэг тэр мэддэг. Тэгээ тэрний мэдлэг тэгэл дуустдаг. Тэгээ би унтсан бурхны агуу авралаар уйлж за боллоо аваа одоо болио байхад өвчгөнлөө одоо би сайхан унтмаар байна. Тэр бол гайхалтай хамтрагч. Тэр биднийг ойлгодог, хямарж байна. Маш их шаналж байна, уйлж байна. Хэцүү байгаа юм байна. Тэр биднийг ингээл загнаал эсвэл ингээл ёс суртахууны хичээл заагаал одоо чи болох хэрэгтэй шүү дээ чи одоо пастор хүн байж уйлаад. Харин ч эсэргээрээ. Үгүй суудаа чи пастор учраас угаасаа л ийм чамтай дандаа тохиолдно. Чамайг тэгж хэлсэхгүй явсан чи өөр нэг хүн хурж ирэл тэгж хэлнэ. Чи зайлах газаргүй байхгүй. Бидний эзэн Есүс Христ шиг цэвэр тунгалаг амьдрсан хүн хаана байгаа юм бэ? Үгүй тэгтэл тэрийг барьж аваад хатцсан л үсттэй. Үзээрийн муухагаар гүжирдэл хадаал үсттэй. Тэгэд одоо би бол өстө чипуха штэ. Ярин штэ. Харин өглөө нь юу болсон гэж? Өглөө сэрэнгүүт мэдээж хүн чинь одоо тий амар настр мотой онж байгаа штэ. Өглөө сэрэл бие чагнасан чи бүр ингээ бүгдийн юучгүй арчаа хийсэн юм шиг. Бүр баг би одоо ямар илэнцгий ээжтэй уйлж мэлсэн юу ямар инээдтэй юм бэ? Тэгээ надад жоохон эмоц үлдсэн байсан л да. Тэрийг одоо хажууд харагдаж байгаагаар нөхөрлөгөө нэг сайн цацаж хаяал. Манай нөхөр тэрийг нэг сайн ууж аваад сайхан уучдээ штэ. Тэгэл тайвширсан бит. Есүс Христ бүгдийг мэднэ. Есүс Христ зүгээр та бит хоёрын тэр одоо та хоёрын юу туулах байсныг тэр мэдж байгаа учраас бидний өмнөөс тэр хүсэн юм аа. Тийм учраас бид нар түүнийг үнэхээр зохист өргөлөө гэж бид нар дууддаг. Үүнийг Еврей номын зохиолч өнөөдөр ч бидэнд зориулаад юу ч тохиолдож байсан. Тэр л Христийг хар. Чиний өмнөөс үхсэн. Бүр ичгүүр болсон. Нүдний булаа болсон. Чи чадсан бол өөрийгөө авраач. Чадахгүй байж ээж гэж хэлж байгаа тэр хүмүүсийн өмнөөс чи одоо ингэж хашгирж байгаа ч гэсэн чи юу ч мэдгүй учраас ингэж байгааг чи би мэдэж байна. Тэгтээ чи аврал ирэхэд миний хийсэн зүйл чамд ямар хэрэгтэй болохыг чи мэдэх болно. Тийм учраас бидний христчин амьдралыг хүчрхэгжүүлдэг, бидний сүнсний амьдралыг хүчрхэгжүүлдэг, бидний дуудлагаа гүйцэлдүүлээд хувь тавилангаа гүйцээхэд тус болдог нэг зүйл бол 3 зүйл байна гинэ. Нэг нь бол бүр яахаргүй энэ Христ байгаа байхгүй. Хүний бие дотор яаж амьдрсан? Үхэх хэрэгтэй учраас тэр заавал хүний биед л амьдраш. Тэр бурхнаараа бол хинч тэрийг алж чадахгүй шүү. Алах байдгүй тэр чинь бурхан шүү дээ. Израильчуудыг хинч ялахгүй угаасаа. Тэд нар чинь бүр ялагдчихгүй бурхныг цовдлцсон байхгүй. Ялагдчихгүй хүмүүс бурхны нэрийг дуудаал тэд нар үнэхээр хинтэж байлтна. Тэгэхээр нэгдүгээрт нь бид нар энэ Христийг харах ёстой. Амьдралд маань юу ч болж байсан, юу ч биднийг савлуулж байсан, юу ч биднийг өвтгөж байсан, юу ч биднийг зовоож байсан. Би тэр Христийг л харах ёстой. Яа гэвэл та мэдж байгаа. Та бүр инээс ч 7 дор тэр үхэл бид нар нэг үхэхгүй гэж байгаа шүү. Бүр 2 үхнэ гэж байгаа байхгүй юу? Эхний үхэл бид нар бие махбодоо тайлж. 2 дахь үхэл галтай хөхөртэй нуур үйж. Харин Есүс Христ энэ нь л орох аимшигаас биднийг аварсан. Хоёрт нь 3:6-ыг харъя мөрөө. Еврей номын 3:6. Харин Христ хүүн болохын хувьд түүний гэрт итгэмжт байсан юм а. Хэрв бид өөрсдийнхөө зориг болон найдварын сайрхлыг эцэс хүртэл бат сахивал бид мөн түүний гэр мөн байна. Мосе Израилийн хөвгүүдийг
дуулуургүй байсан тэр хүмүүсийг амлалтын газар хүртэл аваачих 40 жилийн үйл явцыг тэр бурхантай хамтарч даргалж амжилтаар Канааны босгон дээр авцарсан. Харин Христ бол бид нар түүний гэр юм а гэж. Хэрэг англи библийг унших юм бол ингэж хэлсэн ба. 3:6 дээр хэрвээ бид нар одоо энэ бат итгэлээ сахих юм бол одоо тэр Есүс Христэд итгэх итгэл. Тийм учраас итгэл өнөөдөр өөр төвшингийнх болох хэвээр. Итгэл яг оригинал ойлголтын дээр очих хэвээр байхгүй юу? Итгэл гэдэг бол өмсөх зүөх одоо тий ажил төрөл амжилттай болгоход хэрэгэлдэг зэвсэг байха болох хэвээр. Тийм ч байгаагүй юм. Харин Христэд итгэх итгэл ямар ч үед юу ч болж исэн та миний өмнөөс төлөх ёстой хамгийн зөв төлөөсийг бүрэн бүтэн төлсөн юм а гэдэг тэр бат итгэл үнэмшил. Таны улмаас би бурхны хүүхэд болсон юм а. Таны улмаас би өнөөдөр ингэ явж байгаа юм а. Таны улмаас энэ үндэстэн дээр таны мотор ажиллаж байгаа юм а. Энэ бат итгэлээ сахиж чадах юм бол тэр бат итгэлээсээ зуурч чадах юм бол тэр бат итгэл дээрээ бүрэн төвлөрч чадах юм бол бид нар түүний гэр байх болно гэж байна. Энэ чинь Мосегийнхаас шал өөр. Өөрөөр хэлбэл өөрийг нь хүлээж авсан хүн нэг бүрийн дотор Христ орж амьдрна гэсэн үг. Мосе бидний дотор амьдрахгүй. Мосегийн дотор хүртэл Христ орж амьдрна. Тийм учраас тэр уулан дээр өөрчлөгдөөд зогсож байгаа Христтэй Мосе уулзсан шүү дээ. Чадна штэ бурхан. Чинон жилийн өмнө өгцөн тэр Мосег яг тэр чухал моментод Илиятай хамт Есүстэй уулзуулж байгаа байхгүй. Тэр гурван дагалдагчийг яагаад дагуулж гарсан юм? Хар. Ирээдүйд хүлээж авах шинэ бие хар. Шинэ ажиллагаануудаа хар. Бид нар штэ бурханд итгээд ингээд амьдраа явж байгаа. Далай усаар дүүрдгийн адил. Бурханы алдар бүх дэлхийг дүүргэдэг. За энэ бол Библиэлд байгаа. Бөгөөд үнэхээр гарцаагүй хөдлөшгүй үнэн. Гэхдээ яаж түүний алдар дүүрэх юм бэ? Энэ дэлхийг. Яаж би амьдралаараа бурханыг алдаршуулах юм? Та тэгж бодож үзсэн үү? Би яаж алдаршуулах вэ? Би алдаршуулмаар биш үү? Би яаж алдаршуулах вэ? За би аюу гой хоолойтой бай. Би одоо юунд орё? Түүнтэй адилхан байна мэн орё би. Бүхий л одоо уралдаанд би орё би дуулыг бишрүүлээ гайхширээ хүмүүс хүүе энэ ч одоо юу вэ? Тэнгэр элчин дуу юм уу юу гэл ингээ. Хүмүүс намайг л ярина. Бурхан таныг ярихгүй штэ. Яаж би таныг алдаршуулах юм бэ? Бид нар түүнийг алдаршуулна гэж бодохдоо бид нар баатарлаг үйс боддог учраас бид нар мэдгүй байгаа байхгүй юу? Дахиад бидний бодол буруу байна гэсэн үг. Бидний сэтгэлгээ буруу байна гэсэн үг. Тэр яаж алдарших вэ гэхээр бид хоёрын нэг таньдаг найз үдий. Солонгост тэр пастортай эмэгтэй хүн. Ганцхан хүүтэй. Тэгээ ганц хүн аварт ороо насарсан юм. Аимшигт аваар болсон шүү дээ манай нисхийн зам дээр. Үнэхээр амар. Тэгэд бид тэрийг сонсоод хамгийн их хэлээл ээжд нь аяг санаа зовсон байхгүй. Ганцхан хүүтэй. Тэр эмэгтэй одоо яана. Мэдээж эмэгтэй хүн ганц хүүтэй ч өнөө 10 15 20 хүүхдтэй ч өнөө хүүхдээ алдна гэдэг бол байж боломгүй. Тэгээд тэр эмэгтэйтэй бид уулзчихсан. Тэгээд тэр эмэгтэй өөрөө ярьжсэн байхгүй юу. Би хүүгээ оршуулах Монголд ирээд тэгээд бүх хамаатан садангууд нь цуглацгаацсан. Тэгээ би орж ирээд хүмүүст хэлжсэн. Миний бурхан алдарш болтгоо гэж. Би ойлгоогүй. Ямар амар юм бэ? Яаж ингэж хэлж чадчихна? Чи одоо бас баг 10 жилийн шахам өмнө шүү дээ. Харин одоо бол би ойлгож. Өөрөөр хэлбэл тэр хүүгээ өгсөнд мэдээж харамсаж байгаа. Энийг харин би ойлгохгүй. Тэр эмэгтэй өөрөө ойлгож яагаад гэдэг чи өөрөө тэр гарцыг амсаж байгаа хүн баггүй да. Тэр эмэгтэй яагаад тэгж хэлсэн бэ гэхээр ийм үед ч гэсэн та алдартай хിവэрэл байгаа. Та сайн бурхан хിവэрэл байгаа. Таны үхэлд би хүүгийнхаа үхэлд би таныг буруутгахгүй. Та алдартай бурхан байсан байгаа байх ч болно. Та сайн бурхан байсан байгаа байх ч болно. Таныг би өнөөдөр ч магтан дуулна.
Өөрөөр миний амьдралд болж байгаа энэ аимшигтай зүйлс намайг таныг магтахаас, таныг алдаршуулахаас та бол алдартай гэж хэлэхээс хойш нь татаж чадахгүй маа. Хэрв бидний хүн нэг бүр юу туулж байгаагаас үл хамааран, яаж байгаагаас үл хамааран бид нар та бол алдартай хэвээрээ. Та бол сайн бурхан. Есүс Христ та миний амьдрал өнөөдөр үнэхээр оронгоор иргэн новшин байна. Гэхдээ та намайг аймаар юмнаас аварсан шүү дээ, та алдартай. Ингэж ярьж эхлэхэд хүмүүс биднийг хараад хэдий бурхан үнэхээр алдартай байна гэж хэлнэ. Одоо бурхан жинхэнэ утгаараа алдаршиж байгаа байхгүй. Гэвч бид нар юу гэж боддог вэ гэхээр нэг тийм мундаг юм хийчих юмсан. Нэг тийм дэлхийд алдартай пастор болоод нэг амар хэдэн 100-аар нь цуглуулад ингээд сайхан номлож момлоод тэгэл алдарш. Үгүй тэгэхэд миний л нэр яригдана. Тэм учраас мөрөө өөртөөхөө авралт илүү нухацтай хандъя гэж би хэлэх гээд. Авралт нь нухацтай хандъя. Бид нар Христ шиг зовтлоо зовоог байхгүй юу? Гин нүглийн төлөө бид нар Христ шиг цусаа урсгаагүй. Тэгэхээр 3:6 дээр та нар хэрвээ итгэл үнэмшлээ бат цагсан хэвээрээ байх юм бол амьдралын ямар ч нөхцөл байдал дотор энэ дэлхий дээр амьдарч байхдаа хинч таныг намайг таныг юу ч гэж хэлж ийсэн. Бүр таны үнний ч нь хэлж ийсэн ч хамаагүй. Та бити авт. Би өөрийгөө автахгүй гэж ятгадаг шиг таач өөрийгөө ятга. Энэ нэг бидэнтэй нэг холбоотой юм биш аахгүй юу? Тэртээ бидэнд байгаа алдаа дутагдал одоо юу гэдгийг зан чанарын янз бүрийн доголдол моголдол байгаа. Гэтэ байгаа гэдэг нь түүний сонголттой хамаагүй байсан юм аа. Гэхдээ тэр сонгочоод байхад хөндлөнгөөс юу вэ одоо? Миний тэнцэхгүйг ярьдаг хин бэ? Миний дуудлагт намайг эргэлзүүлэх гэж оролддог хин бэ? Тэр бол диавол юм. Бид нар үнэхээр диаволын ам болмооргүй байна. Тийм учраас би та нарыг Бачарал дэвтэр удирдаад явж байхад сурдаг хамгийн том хичээл юу гэхээр хүмүүсийн алдаа дутагдал илдүү юмыг нь өөнтгөлгүй байх юмсан л гэж боддог. Өөлөөл тэгэл ингээл нэг бүр ингээл гөлийг ингээл бүр ингээл хаана унах бол яах бол за энд ингээд тийм байхыг би үнэхээр хүсэхгүй байна. Хангалттай хайрладаг хайр л байгаасай. Тэр болгон дандаа санаагаар болдгоо ч гэсэн би тэгж л хүсдэг. Би бодохдоо таныг ч гэсэн бас тэгж хүсдэг байхаа гэж бодож байна. Бид хоёр алддаг. Цаашдаа ч уучлаарай би хэлчихье. Алдах байхаа. Гэхдээ хэрвээ сувдаа ийм юм байна, пастор юм биш, тэгдэм биш, пастор ээж Бачарал нь ингэдэм биш гэх юм бол та хоёр хоёулаа хаашаач явахгүй. Хаач очихгүй. Бид нар зүгээр дотоод хорсол, атаач өтөө, бохимдол, уур хилэн дотор өөхөх болно. Яг цөлд өгсөн хүмүүс шиг. Тэгээ бид нар бурхны өмнө очиход миний оронд үхсэн тэр Христийн төлөө бид нар асуугдах болно. Би чиний оронд үхсэн штэ. Би чиний юу туулж байгааг би мэдэн штэ. Тийм найдвартай тэргүүн тахилч штэ би. Чи яагаад над руу ирээгүй? Чи яагаад над руу биш тэрэн лөө очсон? Чи яагаад над руу гомдлоо бариад ирээгүй? Чи яагаад над руу ирж уйлаагүй? Чи яагаад над руу ирж хэлээгүй? Би байштай тэргүүн тахилч чинь. Чиний төлөө ажиллах гээд би ажиллаж штэ би энэ зогсож штэ. Цөмөрө түүнийг энэ дотор тайван үнэхээр амар тайван амьдруулж орон зайгийг хангалттай өгье. Өөрийнхөө мунхаглаас олж түүнийг энэ дотор амьдрахад хэцүү бүү болгоё. Тэр зүгээр чөлөөтэй амьдраг ямар их зол вэ? Та хоёр бурхны дотор амьдруулдаг хий юрна. Гэсэн ч тэр амьдран гэж шийдсэн. Хин энийг болиулж чадах юм? Миний ямар алдаа дутагдал энийг болиулж чадах юм? Ямар гим нүгэл маань энийг зогсоож чадах юм? Тэр ямар ч гим нүгэл бай.
гим нүглийг углуургаар нь шийдэхийн тулд Христ загалмай дээр өгсөн байгаа хөөхгүй Мосегоос ялгаатай. Гими асуудлыг зөвхөн нэг удаа нэг мөсөн нам таг шийдэж өгсөн гэсэн үг. Энэ ямар их уран бэ? Ямар их зориг өгж байна бид нарт. Бүр зүгээр явъя, зүгээр алхъя. Урагшлыг тамина гэж бодогдохоор. Тэрдэргүй бидний амьдрал хүнд хэцүү юм байна уу? Бас сайхан мөчүүдч. Төрөний Чинзогийн хэлдгээр хэрэг бид нэр жоохон анзаарчих юм бол бидний эргэн тойронд бурхан ямар гайхалтай ажлуудаа хийж байгааг бид нар харах л болно. Харж ч байгаа бид нар. Энэ үндэстэн дордоогүй дээрдэж байгаа. Энэ хот дордоогүй дээрдэж байгаа. Гэхдээ бид нар харахгүй бол өөр хин харах юм тамина. Бид нар яагаад сохруудтай нийлсэн сохрын үгээр яриад зогсчих ёстой юм. Харин Илиша зарцынхаа төлөө гуйсан ш. Аава энэ юу ч харахгүй байгаа миний нөхрийг, юу ч харахгүй байгаа миний эхнэрийг та нүдийн нээх болтугай. Нүдийн нээгээ та харуулах болтугай гэж залбирч явах хэрэгтэй өстэй бид чинь онгон сухрахаа оронд. Тэгэхээр цөмөөрөө миний дотор амьдрахаар шийдсэн бурхан алдрыг өргөе. Дотор минь амьдарч штий яах юм бэ тийм биз дээ. Ямар их зол вэ энэ одоо ямар их завшаан бэ энэ. Та бидэнд төдийгүй бүх хүн төрлөختөнд энэ өгсөн шүү дээ. Үргэлжлүүлээ тэр үнэхээр эзлэн авахар гэрүүдийг аврах болтугай. Эрэгтэй гэрүүдийг гэж бодохоор би бүр улам залбирал дотор бүр шаргуу бүр шургуу бүр зуучлах нэрсүүдээ бүр хэлж байгаа шүү дээ. Аа та тэрийг мартаагүй гэж найдаж чинь та хизээч мартахгүй. Мань тэрийг заримдаа бүрхгүй та тэрийг л авраад өгчөөж гайхалтай. Хүмүүсийн нэрс түүний оршихуйд яригддаг байх хэвээр. Одоо 4-р бүлэг рүү очсон. 4-ийн 14-өөс 16. Иймээс Тэнгэр заларсан аавгаа тэргүүн тахилж болох Бурхны хүү Есүс Христ бидэнд байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримтлаа. Одоо бид нар итгэлээ ойлгож байна. Бид нар Бурхны хүүд итгэдэг. Би танарт маш чухал бодлыг хэлэх гэжсэн мартцсан байна. Мартааг байгаа дээрээ хэлье. Бид нар түүнийг гэргсэн. Тэр миний дотор амьдардаг гэсэн. Хараа Паул үүнийг юу гэж хэлсэн бэ гэхээр миний дотор ажилдаг түүний хүчээр би бүгдийг хийдгээ гэсэн. Би сайн нэг ном уншижсэн тэнд ингэж хэлж байгаа байхгүй. Хэрв чи өөрийгөө Бурхны үйлчлэгч гэж боддtiin бол харин бид нар бүгд Бурхны үйлчлэгч нар. Зарим нь урд гардаг бах, зарим нь урд гардаг бах. Гэхдээ бид бүгдээрээ Бурхны өмнө зогсоод амьдралаараа түүнд үйлчлдэг. Өөрсдийгөө түүнд өргөдөг. Өдөр шүн өдөргүй талархал Магдалины анхлан утлах дутлагыг түүний өмнө өгүүлдэг. Тэгэхээр миний дотор ажилдаг түүний хүчээр би ялан дийлдэг гэж хэлсэн үг юу бидэнд хэлээдийнэ гэхээр бид нар ялах гээд оролдох хэрэггүй. Бид нар даван туулах гэж оролдох хэрэггүй. Харин миний дотор амьдардаг тэгэхээр асуулт үүснэ ш. Миний дотор амьдардаг Есүс чинь миний дотор амьдардаг байхын тулд ялалтын үр дүнд миний дотор амьдраад байгаа биз дээ. Гэтэл би энэ чинь ялах гээд яваад байдаг. Ялахад минь туслаарай гэдэг. Харин тэр Христ за хичээгээрээ сувдаа болж шүү бол яг одоо чи ялах чи яг ялдгийн аман дээр болчих. Тийм биш. Тэр миний дотор амьдрахтаа ялалтаа баталгаажуулж идэг. Баттай болгож идэг. Бид нар яах вэ гэхээр бат итгэл үнэмшлэл сахих ёстой. Миний дотор байгаа нэгэн ертөнцид байгчаас агуу юм. Миний дотор ялсан нэгэн амьдарч байгаа учраас би ялмааргүй байна гэсэн ч тэр ялуулаад гаргач. Тэгэхээр даван туулах хүч, тэсвэр хатуужил одоо амар тайван, баяр хөөр, одоо хүүч чадал энэ бүхэн надаас биш.
Өөрөөр хэлбэл одоо совд гэдэг энэ хүнээс гарах боломжгүй байхгүй. Одоо танаас ч гарах боломжгүй. Би угаасаа айгүй хүчрхэгэлтэй. Би бол угаасаа айгүй сулд оролт хамаагүй бурхан хүчтэй ч тэр сулд ороод ч тэр яг л нэг хүчээр ажилдаг. Тэр үхэл ба дахин амьлтын хүчээр миний дотор ажиллаж байхад тэр хүч вэ штэ. Миний доторх мөнхийг итгэжүүлдэг бөгөөд тэр итгэвчсэн мөнх чинь надад даван туулах хүч болоод байгаа байхгүй да. Надаас биш эн чинь. Миний хувь чанар хамаагүй энэнд. Тэр хувь чанарууд чинь тэр зан чанарууд чинь тэр шинж чанарууд таныг бүтээсэн тэр төрлөх оригинал зүйлс чинь энэ хүчинд одоо арилах нь арилж устгах нь устж христлэг болдог. Даваад гараад ирчихээрээ бид нар заавал өөрийгөө авчулдаг. Би давчлаа. Бурхандаа талархъя. Мэдээж бурхан надад тус. Мэдээж тэр тусалсан төхөө. Мэдээж тэр ажиллаж байгаа учраас түүний ажлын эрч хүчин заяа. Түүний ажлын тэр далайцсан тэр ажиллаж байгаа гэсэн тэр бодит байдал нь надад юмсыг даван туулах зүгээр авч яваад байгаа байхгүй да. Таныг дотроос ч зүгээр ингэ аваа яваад байна гэсэн. Тэгээ бид нар гарч ирсэн хойно нөх өөрөө гарцсан юм шиг тэгж ярих ямар хэрэг байна. Өөрөө уучлалцсан юм шиг ярих ямар хэрэг байна. Нэг өдөр айгүй гэгэрч синкэрсэн юм шиг ярих ямар хэрэг байгаа юм бэ. Тэгээ бид нар хэнийг алдаршуулах хэвтэй. Бурхан намайг энэ дундуур давуулан гарсан юм а. Тэр миний дотор ажилдаг учраас би давсан. Давхгүй байх ямар ч үндэслэл байхгүй надад. Ялахгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Яг л ялсан Христ миний дотор амьдарч байна. Түүний надад миний дотор ингэж бүр эрчтэйгээр бий болгож байгаа тэр итгэлийн далайц хүч чадал тэр хайр энэрл уушаал уучлал нь өөрөө намайг бүр өөрийн ирэхгүй яг түүний хийдэг зүйлийг хийхэд хүргэж штэ. Тэний дараа би тэгсэн юм а. Бас миний гэсэн байсан шүү гэд бүр бурхны нэртэй бүр зууралтаад бүр алдрыг нь бүр жоохон ч гэсэн авахгүй бүр гिचээгээд идэг бид нар. Би үнэхээр сүм өдөртөгтө баярдаг. Яагаад гэвэл бурхан энэ хичээлийг надад өдөр болгон заадаг учраас. Намайг тэр бардамнаж тэнэгтэж алга болохоос нь хамгаалдаг учраас. Чиний дотор би амьдардаг учраас чи даван туулдаг. Чамайг энийг даван туулах хангалттай хүчтэй байхын тулд Христ бүр албаар хүчгүй болоод албаар сул дорой болоод албаар тэр загалмай дээр сайн дураараа үхсэн учраас чи яг тэр Христийг дотроо амьдруулдаг. Тийм учраас тэр дотоод хүч чинь чамайг дотоод хайр тэр бурхны оршихуй. Одоо бүх юм бидний дотор орсон шүү дээ. Мосоос ялгаатай. Бүх юм Мосе энийг ямар их хүсэж байсан гэж. Болдог бол бүгдээрээ иш үзүүлдэг ч болоосай. Дотор нь ороод ирсэн тэр бурхан та бидэрийг аваа явж байгаа байхгүй. Би өөрийгөө аваад яваад байгаа юм. Ерөөсөө биш. Энэ биднийг маш их төөрөгдөөс маш их бардамлаас аврах учиртай. Эсбөгөөс бид нар бурхны алдрыг даахгүй. Өөрийгөө алдаршуулаад дэмирээд алга болно. За энэ бас надад намайг маш их цочроосон тийм бодол байсан. Тэгээд өнгөрсөн амьдралуудаа өдрүүдээ он жилүүдийг болж исэн бүх зүйлсүүдийг би бодохдоо айгүй олон удаа би энийг энийг бол би яхахгүй хийчихье гэж бодож ирсэн. Бидний хийх ёстой нэг л том ажил. Бурхныг хайрлах, түүнд итгэх, түүнтэй хамт даруухан алхах. Тэгээд тэр бидний хаашаа аваачихын өөрөө л мэддэг. Тэгээд тэр ямар байгаа юм өөрөө л мэддэг. Түүний хүсэлд өөрийгөө бүрэн даатгаж өгье. Хайртай аваа танд талархаж байна. Миний даруй бурхан дүлгөөн та үнэхээр дүлгөөн. Есүс Христ та энэ зогсож байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оронд загалмай дээр байж исэн танд талархаж байна. Бидний хүн нэг бүрийн амсаж болох хамгийн аимшигтай бурхангүй амьдрал, бурхангүй амьдрсны эцэст бурхангүй үхэх тэр бүх өвдөлт шаналлыг та бүрэн гүйцэд амталж туулж өгсөн.
Тэгээд та биднийг зөв болгохын тулд дахин амьсан. Би таныг зохистой хураг гэж өргөмжилж байна. Зохистой өргөл, үүнээс илүү тааламжит өргөл, үүнээс илүү зөв байгаа олсон өргөл гэж байхгүй маа. Үүнээс илүү хэний ч ямар ч өргөл, ямар ч амьтны цус биднийг тантай эвлэрүүлэхгүй байсан, бидний гэм нүглийн асуудлыг шийдэхгүй байсан юм аа. Хэдэн зууны туршид, хэдэн сая живаагаар нь амьтан алж цусыг нь таны өмнө авчирсан ч хүний мэс чанар, хүний сүнс цэвэрлэгдээгүй. Харин ганцхан удаагийн өргөлтөөр Есүс Христ та амиа өгч, та цусаа урсгахад одоо тэр цус бидний төлөө, бидний талд, бидний эсрэг зогсож байгаа бүхнийг сүрдүүлж, айлгаж ярьдаг болсон. Эрх мэдлэр дүүрэн, цоошин. Юм учраас бид нар таны аврал дотор баяртайгаар алхах болно аава. Үүнхээр туйлын сэтгэл хангалуун алхах болно. Та өөрийнхөө сүм чуулган дотор, онцгойлоо хотын сүм дотор үнэхээр хүчрхэг дуу хоолойнуудыг ар араас нь төрүүлэн гаргах болтугай. Дотор нь ярьдаг бурхан одоо хүнийхээ амийг нээгээд ярьж байгааг хүмүүс харах болтугай аава. Танда баярлалаа аваа. Охид хөвгүүдийн төлөө танда талархаж байна. Хайрт анд нөхдийн төлөө танда талархаж байна. Яа тэгэл та бидэнд өгч болдог хамгийн шилдэгүүдийг өгдөг юм аа. Амен. Бидний аврагч төгс байсан, одоо бидэнд байгаа бүхэн төгс. Үнэхээр хамгийн бестүүдийг та биднэрт өгдөг. Тийм учраас бид нар танд өөрсдөө амьдралыг бас өргөж байна. Та хүссний үйлдэлч хүснээрээ та зүгээр яамаар байна. Та өөрийнхөө зориг төлөвлөгөөний дагуу та бидний амьдралыг ариунаар зөвөр ашиглахаа мэдэх юм аа. Амен. Тэгээд бид нар амьдралын ямар ч өдрүүдэд өвдөж байсан, уйлж байсан, зовж байсан, бүр хэлэх үггүй болтлоо. Бүр одоо хүнд хэцүү туулж исэн ч миний бурхан бол алдартай шүү гэж эхэлж чадах болно. Тэгээд та алдаршна угаасаа. Далайн усаар дүүрдгийн адил дэлхий түүнийг дүүргдэг бүхэн таны яруу алдраар дүүрэх болно. Би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен. За дараагийн бүхэн сайдэр уулзъя.